манай шүүгээ дотор бэхсэн байна. Чигсэн зэн дотор бэхсэн байна. Чигсэн байна дээр гэдэг сар. Их болов уу тал. Үсгэмдэр би хадууш чиг зүдэ одоогүй хитэгсэн хооч мэдээ өөрөө гэдэг талт. Бодож чингүй хин даагээ төвцөө намайг доршон гэрчгэн. Өвчгсэн үргэлж дундаас минь нэг шин дуны шарпачгэн. Ясын зүг чак in the beast. Дотор барих дохгүй хэлмэсээ хэлэн яг л дэсварис. Дэшигэ хатта хүчгүй бүсэд орсон хоёрын гар борос идэждэг юм. Бүгдээ хүн марч үтгдэх юм. Rocket bag гэдэг нэрийг өгнө. Би микрофон авах чамаа мөнгө шагуулж өчигдөр шиг санаа join боломж. Би метод бодлоо. Одоо бүгд сүнсхийг үтгдэх шиг манай join энд хийх. Ажил минь дуусаагүй. Хоёр хүн самаа гагас идэв санаа хана join гэж. Би зүгээр дэргэж хараад тус замаа тайлгнаж 5 жилээр цамаа join. Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Энэвэ токийн 22 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө энэ жижигхэн асуудлаас нэг инээц хэрдэг яагаад нээж зогсдгүй лээ. Уламжлал ясаар энэвэ токийг хөтлөхөр студид Бацаа Эдрууган Бат шиг ялалт гэсэн 4 хүн ирчихэд байна. За бүгдээр орой мэд. Орой мэд. 100 цаг ирсэн их гоё болчихжээ ер нь. Бүгдээрээ харлаж ах шиг өнтэй ер нь бас. Баажи хүртэл харлаад ахаар одоо тэгээд 100 ирснийг л илэрхийлж байгаа. Одохгүй үсээ бас болно тий. За тэгээд би усахгүй. Нэвтрүүлгийн маань ивент дэгчээр шинэ бүхний эхлэл B brand NB Talk-ыг цэнэглэгч GP Battery уламжлалсаар та бүхнээсээ бид юу хүсэх вэ гэхээр ганцхан сагс бөмбөгийн нэвтрүүлгээ үзээд таашаалав дээрээс нь лайк шеэрийг л өгчих тэгэл болоо гэж. За плей-оффын үйл явдлууд маань эхэлсэн. Одоо ерөнхийдөө сагсан бөмбөгд маш сонирхолтой гоё үдээр ирж байгаа учраас бүгдээрээ шууд яриараа орё гэж бодож байна. Өрнөд бүсээс эхлэе. Эхлээд нэг хоёр ойлгомжтой юм ярьгаас ярьчаа дараа гоё дэлгэрүүл яриад хөө. Ярих хэрэг байна. Ярьч Utah Jazz Golden State Warriors. Дөрөвтэг. Хэзээ нэг. Энэ дөрөвт тоглолтын үрдэн. Энэ өнгөрсөн жил ярих юмсан. Тэг яг юм дээр ярих юм болтой болчих юм яг юм дээр. Жорж Вилли өвдөгээд бичлэг болмоос дахиад оролцож чадаагүй харилцаа тоглолт. Би энэ тоглолтыг Facebook дээр үзэж байгаа бичсэн шүү дээ. Нэг нь байгаагаараа үзээд нөгөөдөг нь байлгаараа хичээгээд барахгүй нэг тийм цуурлж одоо сагсан мөмөг жинхэнэ утгагүй болгож байгаа. Тэгэхээр энэ жилийн плей-оффыг ер нь сошиалаар хаана өөдөхтэй плей-офф болоод байна гэд яриад байгаа шалтгаан чи үүдэл энэ шүү дээ тийм ээ. Би бас бичсэн л дээ. Бид нар pre-season үзээд тийм үү? Плей-офф үзээд байна уу? Чи 20-30 оны зөрүүтэй плей-оффын хасагдах аюултай тоглолт гэж юу байна те? Ордон pre-season болоод байгаа даа. Ямар ч. За Стив Кер эхнээсээ донж утгаа хатчих жаа. Стив Кер эзгүй
Майк Браун багийг удирдаад гарсан ч гэсэн бүх талаараа Golden State Warriors илүү байсан. Би бол энийг хийсэн. Ерөөсөө анхаасанд хийсэн. Энэ Гриффин гэж нэг заваа юм гимцнээс болоод ингээ бүх гоё болох. Плей-оффыг арай сонирхолтой болох байсан. Бааж чи тэгээдсэн шүү. Юта явахгүй. Клиперс гоё гэж. Клиперс гараад ялгаагүй байсан. Клиперс Гриффин гэртэг байсан бол бид нар арай өөр сурал үзэх байсан үнэ. Яагаад ч үнэ. Бид нар ядаж нэг 4-0 биш. Ядаж 4-1 ч юм уу 4-2 ч юм гэсэн сурал үзэх байсан байхгүй юу? Энд чинь ингээд сагсан мөнгө чинь ингээд үнэхээр яг ингээд энэ одоо бол ингээд бид нар яг сүүлийн мөнгө хүлээгээд байгаа байхгүй эндээс ерөөс ямар ч нэг юм. Харин бүсийн финалууд арай сонирхолтой болж магадгүй тийм ээ. Нэвтрүүлгээ болох уу? Ерөөсөө. Тэгээд 3 дугаарын сүүл рүү ер нь гэдэг тоглолтууд ихсэн шийдэгдсэн тийм. Ер нь эхний хоёрын алцаачтай тэгэл Golden State нэг жоохон хөнгөл яваад тах шиг байна тийм. Энд дээр одоо Родни Хүүд бишсэн. Энэ Хүүдийн ер нь карьер нь Явахгүй мэн. Энэ өвдөг гэхэд энэ үлрэлд 3 дахь удаа гэмтчихлээ. Тэгвэл хэцүүлтэй тийм. Тийм. Тэгвэл энэ үлрэлд 3 дахь удаа. Уг нэг айгүй гарч ирсэн шин Родни. Тэгээд Алик Бурксийг араас орчлоо шүү дээ. Тийм. Алик Бурксийн орон зайг эзэлж өгөн ээжчдээр гараа гарсан. Тэгээд одоо байхгүй. Тэгээд Жо Ингл гэж гоё тоглож гараад ирчихлээ угаасаа. Тэр насны явцсан л та тийм. Их хөгшин юм Харин яг хөгшин л рүү. Гэтэ Хевэрд чинь гэрээ дуусгуулаагүй шүү. Дууссан энэ зөв. За ингээ Хевэрдийг суухад бүх хүмүүс Хевэрд гэж нэгэн зорилтыг орсон юу вэ? Үлдээчээ л гэсэн үг ерөөсөн. Тэний дараа ч одоо Хевэр тайчих уу гэдэг яриа бол дийгдсэн шүү дээ. Гэхдээ ер нь Хевэрд бол сая энэ юуны турш цувралын туршууд ерөөсө баг 30 онд үлдсэн. Үнэхээр сайн тоглолоо шүү ганцаараа л. Тэгээ дээрэс нь Ютагийн бас онцлог гэдэг хүн чинь шашнаас болоод цагаан тоглогч нартай илүү дуртай байдаг одоо нөө хим индэ Стоктон эдэр гэдэг. Яг Мелон бол одоо нөө түүхэн гэдэг ш. Мелон бол одоо энэ мужид Юта мужид үлдэнсэрсэн хар харстай хамгийн алдартай хүн гэдэг ч юм уу те. Тэгээ нөө Мормны шашин юм чинь те. Тийм Мормчууд. Тэгээд энэ Ютад болсон тоглолтыг хальтад өнгөт тарьстай үзэгч баг байхгүй. Харин тийм. Багч гэж баг нэг ч хүн байхгүй. Энэ чинь мужийн онцлог тэгэд Хевэрдийг авч үлдэх шалтгаануудын нэг нь бас тим юм байна. Тэгээ чи нөгөө угсаа шүн арх зардгуу 9-с хойш 10-аас хойш арх зардгуу шүний амьд байхгүй гот гэдэг чинь тэгээ ер нь мууж гэдэг чинь Мад Барнс чинь буу юм болоо шүү. Шүний хийх юм алга. За тэгээд Ютагийн хувьд үлрэл ингээд дуусч байгаа бол Golden State-ийн хувьд плей-офф гайхалтай сайхан үргэлжлэж байна. Тэр дундаа Стеф, Кевин Дурант хоёрын хувьд хамтдаа тоглож байгаа анхны плей-офф гэдгийг бид мартчихад байгаа шүү дээ. Нэг л энэ хоёр урд нь хамт ингээд олон жил тоглоод ингээд яваад байгаа юм шиг боловч яг үүндээ эн чинь Дурантын анхны үлрэл. Тэг бүх зүйл сайхан болж байна. 4-4 баха. Тий. Сайхан болж байгаа болохоор хүмүүс тоохгүй байгаа юм шүү дээ. Бас. Тийм тэгээ бид нар яг эргээд ингээд санахаар Дурант анхны үлрэлдээ Warriors тоглож байгаа байхгүй. Тэгэд өмнөх хоёр үлрэлийн MVP чинь Стеф Кори шүү дээ. Бас. Тийм. Бас хаяа марчаад байгаа шүү дээ. Нийт Стеф Кори ч одоо 27 оноод унжилж байна. 6 ассисттай 5 самбартай. Энэ бол өсрөөлийг 25 минутанд та ер нь баг 30 минут тийш тийм. Тийм. Багийн тоглолтыг нэг юм үзэхэр ингээд байгаа. Энэ сурлууд үзэхэд энэ айгүй амархан авах юм тийм. Ямар ч тийм зовхгүй оноо авч янд чинь за айгүй олон давуу тал байгаа чинь сэтгэл зүйд бас айгүй давуу тал байгаа юм зовхгүй оноо авах гэж. Сүүлийн юунд финалд 2 жил энэ Юта бол одоо нүл дарамт стресс шахалтанд одоо яаж оноо авнаа гэлтэй чи ийм олон давтахны тэгээд тэнгуул нөгөөд нь орж ирээд айгүй амархоо тэр амархан стайлтэй дэлхийд хориулаа. Кобер чи Франц явчих буцаа ирсэн. Утаг утчаад ирсэн. Gobert Favors хоёрыг энэ цувралд Стеф их бүжиглүүлсэн дээ. Гэхдээ би бол нэг гэж бодсон юм бол Ютад бол яг энэ жилээс айгүй гоё тийм бас үзүүштэй багуудын нэг болсон шүү дээ. Тэгээд одоо Хевэрдийн гэрээ дуусч байгаа гэдэг нь л буцаад энэ багийг л айгүй сонирн болгочихж байгаа юм шиг санагдлаа. Миний бодлоор бол Хевэрд мэдээж хэрэг яач утсан том зах зээл рүү тэгээд аврах хэмжээний баг руу явах өөрийнх нь тийм хувийн бодол байгаа байж гэдэг юм. Тий, одоо Хевэрд бүр том одоо максимум талаа ирж шүү. Ойлгомжтой л доо. Яг бол эн чинь бас нөө үзэгчд нь бас ямар үзэгчтэй байдаг лээ те. Бан хараад болчвол үзэгчд нь бас дургуцаад энийг үзэхгүй л бизнесийн бас юмнууд явж байгаа л та. Зүгээр багасаа сонсч байгаа. Одоо Хевэрд дээр бол 5 жилийн 200 сая гэрээний сал ирэх нь ойлгомжтой. Тэрийг мань хүн олонгуудаар 4 жилийн гэрээг өөр багтаа их үгдэг юм хоёр сонголт дээр л ирж байгаа шүү дээ. Хевэрдийн хувьд бол богино 1-2 жилийн гэрээ гэдэг бол үзэл байхгүй болчихж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо яг багууд бол саналаа тавина. Гэхдээ мэдээж өөрийнх нь амьдрал угаасаа энэ хотод ингээд амьдэрсэн сүүлийн хэдэн жилийн 4-5 жил шүү дээ. Энэ хотод ингээд үүссэн учраас энийг хаяад явах төр бол би эргэлзэж байна. Ялангуяа одоо гэдэг бидний дараа чи ярих тоглогчтой харьцуулахад бол бид нар бол Хевэрдийг бол ямар ч байсан энэ хотод бол нэлээд хэдэн жил харж явах уу ер нь бол явахгүй гэж бодож байна тийм. Явахгүй гэж бодож. Би бол явчих واخ гэж бодож байгаа шүү дээ. За явал хаашаа гэдэг. Мань хүн бол тийм илээ гэсэн сүртэй гоё хотод байх тийм хүн биш шүү дээ.
За магадгүй. Гэхдээ Hayward чинь одоо яг одоо энэ багийн бол супер лидер мөн. Ерөнхийдөө энэ ч гэсэн одоо бол ер нь хүлэмжшөөрөгдчихлээ шүү дээ. Одоо тэгэхээр энэ хүн одоо дараагийнхаа том зах зээлийг бодох бол бас тийм хувийн юм байж болно шүү дээ. Би бол илүү магадгүй гэж бодож байна. Яг тэгвэл гол нь хайчих гэж Utah Jazz гэдэг баг ч ингээд гоё босоод яг өөрт нь бүр ингээд бүрдүүлээд өгсөн боёо хаяад өөр хайчих. Бара энэ 100 Utah ахаад дээрээс нь нэмээд ганц хоёр сайн тоглогч авах юм бол магадгүй Utahд үлдэх магадлал. Utah тийм боломж байхгүй л да. Харин ч алдна. Derek Favors-ыг алдна. George чөлөөлөхийн тулж байгаа. Gobert-ийн хай. Gobert бол болоогүй. Одоо зүгээр үндсэндээ үлдэх гол ноён нуруу нөхөр George Gobert тэгээд л хий болчихж байгаа байхгүй. Gordon. Босод энэ одоо PFSG дөрөв тоглогч ярих хэцүү шүү дээ. Одоо Ingles байна. Бас нэг тийм лидер болж чадахгүй. За Alec Burks бол гэмтэлтэй ойлгомжтой. За араас нь түрүү идрэл хин орчлоо. Rodney Hood орчлоо. Энэ гэмтлийн түүхтэй юм тоглогч нар бол бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр угаасаа Utah Jazz-ийн унах уу нөгөө нүүхүү үлдэх үү гэдэг шиг л цэг дээр ирчихжээ л дээ. За тэр яг уу өөр нэг өөтөртэй цувралын талаар бас ярихгүй болохгүй. Тэр бол Toronto Raptors Cleveland Cavaliers цувралын 4 дахь тоглолт өнгөрсөн 7 хоногт үнэн 7 хоногт мөн болсон. Тэгээд энэ Торонтод өнгөрсөн жилээсээ муу тоглох юм тийм хүчтэй тийм ээ. Лаури тоглоогүй бас. LeBron James цувралыг хаах боломжтой 39-ийн тоглолтын 30-т нь хожиж байсан гэдэг мундаг үзүүлэлтэгээр Air Canada центрт ирсэн. Гэсэн нэг тийм онгоо орсон шүү дээ. Хин дээр PJ Tucker дээр. Kyle Lowry PJ Tucker тавьчихсан гоо. LeBron-ыг зогсоо гэж зураг байсан чинь. LeBron дээр очиж PJ Tucker. Зогс гэж. Гэсэн чинь өөдөөс нь LeBron үгүй. Тэгэл энэ зураг дууссан юм. Game of Thrones дээр тэгжсэн шүү дээ. Сайн дөрөвдөгтөө бас тэгсэн үү. Ibaka ингээд юу өгж байгаа байхгүй. Ibaka ч юу гэж төгсч би бол бүгдийг хамгаал. Тэгээ LeBron James бусдыг. Тэгээд энэ бол одоо ястаа одоо ерөнхийдөө Торонтогийн оронд Милоки гарсан бол арай тийм очих байсан юм шиг байна. Тэгээд Милоки бас өдрөлтөөр шүүрдүүлсэн шүү дээ. Тэр бүлсэл энэ багийг очих. Тэгээд өөрийнхөө Гүй би үнэн 3 хоцсон шүү дээ татсан мэт. Бүс баг байсан. Өөрөө нэрэ. Би баажигаас ам асуумаар юм л да. Торонто л гарах юм бол Cleveland-тэй энэ тэмцүү үзнэ. 7 тоглолт. Үзчихээсэ гэсэн. Яаж үзчихээс бэ гэсэн шүү. Үзчихээсэ гэсэн нэгт. Хоёрт гоо яаж ч чи Milwaukee гараад гоо чи арайч тийм чи арай. Яаж шийдэнд орж ийн одоо хэнийг Ibaka байна. Сая PJ Tucker-ыг яах гэж авсан. Чи плей-оффт бол эдгээр юугаа хүчээ зуудаж гэж авсан. Тэгээд ингэж тоглоно гэж би тэг бас ингэж болсон. Одоо тэр бүүс хожоод байгаа шүү дээ. Энэ юу байгаа байхгүй наа тийм. Одоо тоглолтын арга барилаа мэднэ одоо юу их ёстойгоо мэддэг гэдэг юм яваад байгаа байхгүй ур чадвар гэхээс илүү те одоо бүүсийн туршлагатай тий энэ баг ингэж тоглодгоо гэдэг мэддэг тэрнийхээс юу үйл зөвөр үүдгээд чинь туршлагаа мэдээд байхгүй залуучууд бол зөвхөн л ур чадвараараа үзээд байгаа байхгүй ур чадвар угаас дийлхэн ойлгомжтой байгаа шүү дээ тийм учраас үлрэл багууд чинь бас овойд тоглож байгаа шүү дээ тэгэхээр ч овойд үлрэл тоглоомод чинь жишээ нь үлрэлд бол яасан Торонто бол Cleveland-ыг барааг үзсэн тийм үлрэл бараагүй баг чинь яаж плей-офф баг 100% бол шал өөр байна аливаа нэгэн спортод ямар ч хөлбөмбөгчлөөгүй сагчлаагүй угаасаа тоглолт таардгүй баг гэж угаасаа байдаг шүү дээ тэр яг түүх байдаг шүү дээ хэдэн жил сүүлийн 20 тоглолт таардгүй биш ээ нэг барддаг юм уу тоглолт таардгүй энэ тоглолт барддаг биш шүү угаасаа барддаг Тэгвэл чинь Чикаго ягаад дандаа Cleveland-ыг хожоод идэв ерөнхийдөө. Нутг дээр нь ч байсан. Одоо чинь өдөр 4 тоглоод 3 очиж. Үгүй энэ Чикаго Cleveland дээр хоорондоо. Тэр чинь миний харин хэлдэг тайлбар баг онохол гэж байгаа байхгүй юу. Чи ур чадрууд бол Чикаго Cleveland дээр чи ялгаатай шүү дээ. Тий. Гэхдээ нөгөө баг нь энэ багийг яавал зогсоох уу гэдэг бас юм аа бас ингээд жоохон ойлгоод байхгүй. Эдгээр нь өөрөө ойлгохгүй ур чадраараа үзэлсэн. Би бол тэгж хараад байгаа. Сэтгэл зүйн байж болох юм. Туршлагатай баг тэгдэж шүү. Одоо ингэж манайх эдрийг хожиждаг шүү гээл. Одоо ингээд сагсан дээрсэн хөлбөмбөг дээр сагсан дээр яг нь ялгаа нь харагддаг байх таа нэг Америкийн шээ орж ирээд нэг ингээ ичдэг болохоор тий. Тэр Испаний шээ, Францын шээ, тэр Оросын шээ чинь дандаа нас өндөр байхдаа дэлхийн аврал олимпиад өндөр амжилт үзүүлжсэн шүү дээ. Тэр Рожи Югослав өдр чинь. Одоо энэ хөлбөмбөг дээр ч ялгаа дундуур нас дандаа 27-28-аас дээш байдаг. Тэгэхээр энэ туршлагатай багийн чинь хамгийн том давуу тал нь тэр байхгүй. Юу их мэддэг байхгүй плейофф. Сандрахгүй. Тийм би бол туршлагатай баг гэхээс илүүтэйгээр би бол ур чадвартай онцлоо. Жишээ нь DeMar DeRozan-ы оронд жишээ нь Dwayne Wade байсан бол магадгүй Торонто 7 тоглолт нөхөх байхгүй. Jimmy Butler байсан бол чинь. Гэтэл юу аахэр яхахгүй хоёр багийн лидер нь DeMar DeRozan, Kyle Lowry. Тэр хоёр плей-оффт юу хийж дээ? DeRozan дундаас шидэж чадна. Kyle Lowry өөр 3 шиднээс үл дамжуулт өгдөг. Өөр юу ч чадахгүй яг үнэндээ. А гэтэл Wade Butler хоёр юу гэдэг вэ гэхээр бүх юм хийдэг байхгүй. Тэгэхээр тэр хоёр дээр хамгаалт хийх. Яагаад энэ сагсан бөмбөг чинь их гурлууд гэдэг нэршил гарч ирээд байгаа. Ерөөсөө цог цэмийг цугаар навчраад
хүчээр илрүүлэх гэж нөгөө хүсэлтгчээр ингээд балмж тоглох тухайн асуудал яригдаад байгаа шүү дээ. Яг тэр шиг Dwayne Wade, Jimmy Butler улирлаар нь харахаа болоо зөвхөн нэг тоглолтоор харъя. Jimmy Butler, Dwayne Wade, Rajon Rondo 3 нөгөө талаас туллаа. Kyrie Irving, Kevin Love, LeBron 3. Яг тэр тоглолтод ур чадвараар ойролцоо юм чинь хожиж болохгүй. Бүтэн багаар нь харах юм бол тэр чинь угаасаа л ялгаатай. Бүтэн улирлаар нь харах юм бол ялгаатай. Зөвхөн нэг тоглолтоор хараад плей-офф тоглолтоос явдаг шүү дээ. Тоглолтоос тоглолт нь. Тэр утгаараа харах юм бол би энэ ур чадрын ялгааны л асуудал. Яг би бол тийм учраас Торонто Raptors-ийн ур чадвар хизээч LeBron-ыг барахад хангалттай биш би болохоор Chicago болохоор яг ингээд харьцуулахаар би бол ур чадвар хүрхгүй бол өөрчлөлт тоххой. Одоохондоо бол. За Jimmy Butler бол за мундаа тамирчин л да. LeBron биш л. Тий. LeBron биш тий. Тий. Wade-ыг одоо харьцуулж үзье л та. Тэгээ Kyrie одоо шийдэл Rondo 2-ыг харьцуулъя л да. Бас амар ялгаад харагдаад байгаа байхгүй. Яг Rondo туршилтаа одож унж байгаа байхгүй Rondo. Уг нь ингээд ухаантай хүмүүс ч улам ингээд мундаг болоод өгшөрөгцсөн ингээд лаг болж хурдгуу тоглож. Одоо LeBron тийм шүү дээ. Ерөөс нэг хурд хийхгүй ш так гээл найруулж явчихдаг. За энэ цувралыг нийлүүлэх юм байна л да. Энэ цувралд яасан бэ гэхээр LeBron James, Kyrie Irving хоёр ерөөхдөө LeBron ганцаараа маш гоё тоглоо бусдын дэмжиж байгаа юм шиг тоглосон. Цуврал дуусны дараа Tyron Lue тасгалж болох нэг зүйлийг хэлсэн байлаа. Би дараагийн тоглолтуудаас эхлээд Kevin Love-ыг бөмбөгөнд илүү олон хүрээсээ илүү олон давталгаанд оролцоосоо гэж хүсэж байна гэж. Юу гэхээр Kevin Love байгаагүй плей-офф одоо финал эхний жил те юу болоод өнгөрсөн бид нар бүгдээ мэдж байгаа хүч дутуу Kyrie Irving гэмтэй. За өнгөрсөн жил Kevin Love финал дээр яаж сайн тоглолоо те. Тэгэхээр яг тэр давуу талаа алдахгүй тулд бас Kevin Love-ыг энд дараагийн цувралуудад илүү оролцоосоо гэж хүсэж байна гэж Tyron Lue тасгалж хэлсэн. Лаагууд олоос орчуулдаг халраа шүү дээ. Тий. Их гээд байгаа хөлтөө одоо. Тэгээ Golden State эсрэг бол Love хэрэг болдог шүү дээ. Ерөнхийдөө ихтэй миний бодлоор нэг юм болчлоо. So яг нөгөө энэ нөгөө нэг 90-ад оны тэр нэг юу Dynasty гэдэг чинь тэр дахиад бараг гараад ирчих боллоо гэдэг юм. Уусаа энэ үе нэг юм байдаг шүү дээ. Хоёроос нэг баг ерөөсөө бүх багийг яг гэдэг. Хүмүүс өдөрөөр финалд Utah Chicago Bulls-ыг энэ хоёрыг үзнэ. Тэр хоёрыг л уус гарч ирээд дэмжиг гэдэгтэй яг адилхан бид тийм болчихсон сүүлийн 2-3 жил. Уусаа Cleveland юм Golden State юм гэдэг. Өдөрлөгтөл хүн болон тэрийг ярьдаг. Бусдыг оруулж яах гэсэн чинь яг ингээд нөгөө нэг хоёр баг ингээд Dynasty болоод ирэх нойрхоо дөрөхөөр үнэбэ уйдгартай болдог гэсэн чинь Kobe энэ тал дээр Golden State Cleveland хоёр ингээд 3 дараалаад гарч иж байгаа нь NBA тийм муу зүйл болохгүй гэж хэлсэн мэт. тийм шүү дээ. Энтэй бол санал байна. Би санал одоогийн хамгийн супер. Харин гоё шүү дээ. Хоёр нь жид бол өөр баг гарч байгаа. Энд чинь угаасаа NBA-ийн түүх шүү дээ. Дандаа л ингээд юу Lakers Boston хоёрыг яах юм. Ерөөсөө тэр хоёр л байсан шүү дээ. Энэ чинь түүх л ахаал давдаг. Тэр чинь үн цэний дими бий болж байгаа хөөхгүй тийм. Брэнд гэдэг юм шүү дээ. Жид бол нэг баг гарч ирээ тэгэл. Одоо эдригээс ам асуумаар байна л да. Kyle Lowry гэдэг тоглогч яасан бэ? Яах вэ цаашдаа? Яах вэ эдрээ чиний All-Star холбогч чинь? Эдрээсээ би нэг юу ах вэ? Эдрээсээ баг 7-8 минут NBA Talk-ын түүхэнд анх удаага юм ярихгүй чимээгүй суугаад. Биш нэрээ чи аягүй гоё зүв сэтгэвсэлээ. Эдрийг чинь All-Star холбогч шүү дээ. Тий. Lowry. Жохо юм ярьда. Philadelphia 76 болчихно. Kyle Lowry гэрээгээ цуцалснаа албаасаар мэдгдсэн юу гэхээр өнгөрсөн түүнд өөрийн хүсэлтээр нэг жил гэрээгээ сунгах боломж байсан. Тэгээд тэргээ цуцалсан 7 сарын 1-ээс эхлээд багаас хамаарлаггүй чөлөө тагаант болно. Бүх баг руу очих боломж нээлттэй. Тэгээд Lowry-гийн их сурвалжуудын мэдээлж байгаа Lowry өөрөө өрнөд бүс рүү явж магадгүй гэдэг мэдээ эхлээд гарсан юм. Тэр нь юу гэхээр авраг болохыг хүсэж байна гэж бүгж хүсэж байна. LeBron-ы сүүдэр цаашдаа ингээд дарагдаад байхыг хүсэхгүй байна. Торонтод ингээд амжилт үзүүлж чадахгүй байна гэдгийг ойлгоцсон гэж. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр бүсийнхээ нэг багтаа нэр холбогдоод тэр нь төрлөх хотны юм тийм үү? Philly. Philadelphia 76 багтаа нэр холбогдоод эхэлсэн дээ. Биш одоо ингээд бодоод алах юм байна. Тэгэхгүй Philadelphia-г алахаас өмнө ярих уу? Торонто яана хэрэг Lowry. Тэгэхээр яагаад ч юм бодлоо. Нөгөө миний сая яг би яг сайн ярьж байгаа нэг юм бодлоо. Нөгөө л Торонто азгүй баг гэж би ярьдээ шүү. Би нэг өмнө нэг NBA тогтвол хэлж ирсэн. Айгүй мундаг тамирчдаг гаргаж ирж үйлдвэрлэдэг баг. Босгож өгдөг. Одоо T-Mac ч юм уу одоо их Vince Carter ч гэдэг юм уу тийм. Ерөөсө Chris Bosh дандаа мундаг тоглож гаргаж ирчээл алдчихдаг. Том зах зээлтэй багууд авчдаг. Энэ ахаал яг одоо удахгүй одоо Kyle Lowry юм бол ихчээс баг Robinson гэрээр хийцээд дуусгая. За ер нь тэгээд араараас боллоо шүү. Тий, Торонтог нь одоо бүтэн Канада болсон шүү дээ тий. Тэр хөтлөөд явна гэсэн сургууль л. Яа гэж. Саад төнөр очих юм билээ бас. Ер нь бол яг хоёр багийн сонголт байна. Тэгээ яг Sixers очивол ийм л гоё баг бүрдэндээ. За энэ ч янз Энэ чаристэй юм шүү. Embiid, Darius Saric, Ben Simmons тэгээд энэ жилийн драфтаас эхний 5 сонголтын нэгийг авна.
Тэгээ бид нар энэ асуудлын хариултыг бид юунаас гэж харах вэ гэхээр ерөөсөө энэ драфтын сонголтоос гэж харах гэдэг юм л да. Sixers хэнийг авахаас энэ зууны одоо нөгөө нэг Доминоз үрийн биний тоглоом яриад та нэг нь унгууд. Тэгээд хараа. Үргэлж араасаа ундаг гэдэг. Тэрээс их юм аа. 55.4 сая. 4 сая. Одоо энэ чинь 2 дахин их цалингийн цэс. Дахиад цаана дахиад 55 сая байгаа шүү дээ. 50 сая. Sixers дөө? Тий. Тэгэхээр хэнийг авч болох вэ тэрэн дээр? Тэгээ ийм тоглогч нар дээр хэн ирэхгүй байх юм хүсэхгүй боддоо. Одоо нэг сүг хэлсэн байгаа шүү дээ. Sixers фэн жаа. Гоо шүүгээ. Очи хэлж байгаа юм уу? Одоо Монголд Sixers фэнүүд их байдаг шүү дээ. 55 саяд чинь бүр хангалттай суперстар авна шүү дээ. Хоёрыг ч. Хоёрыг авч авна шүү дээ. Тэгээд эвгүй шүү хараа. Одоо эн чинь бас бэкапууд нэг айгүй шүү дээ. Конкурент идэр чинь тий одоо. Гоогагүй. Иргэжил дээрээс нь шүү дээ. Одоо энэ Ben Simmons ч одоо энэ жил ингээд NBA-д тоглоод үтцсэн. Joel Embiid бол иргэжил бол бүр дийлдэхгүй болно. За тэгээд ер нь тийм үү. Их гой баг бүрдэх. Гой баг бүрдэх. Хамгийн гол одоо энэ Sixers дээр чинь алтан мужийнхны барьсан менежментийг л барих хэрэгтэй болж шүү дээ. Яг Golden State анх бүрдэхдээ бас л ингээл гой писүүд нь цуглуулж ирж байгаа л яг гой тэр яг тэргээр нь аваа явсан шүү дээ. Дээрээс нь Iguodala гэдэг ч юм уу хитэн гой нэг тийм олон жил тоглосон нөхрүүдийг авчирч гоё. Транууд авчирч шүүжиг бол цуцгууд тэгээ чимгэлж өгөө. Яг тэгэл явцсан. Тэгэхээр одоо Sixers чинь нэг тийм сонирч удирдлага хаалцдаг, тасчуулагч хаалцдаг. Болохгүй бол тоглогч явуулцдаг. Эсвэл драфт ирэхээ зарчдаг гэж байгаа тийм бодлого. Гэтэ одоо миний итгэж байгаа бол нөгөө актер нөхөр байгаа шүү дээ. Colangelo гэдэг. Их тийм одоо урт хугацааны бодлого барьдаг тэр ирхэн байгаа учраас ер нь бол гайгүй тийм учраас Sixers. Би доктор J-ээс Чикаго Буллс үүсвэ. Ингэж палдагдахыг би бол одоо өнөөдөр харлаа. За тэгээд чөлөө тагант Joel Embiid-ийн фэн байсан шүү. яриагаа Embiid-ийн би бол фэн болчихдог. үргэлжлүүлчихье. Энэ юу вэ гэхээр бас нэг мэдээ өнгөрсөн 7 хоног цаслаа. Тэрний үгээр Los Angeles Clippers баг Chris Paul, Blake Griffin хоёрт хангалттай цалингийн өгөх учраас JJ Redick-ийн асуугаад байгаа жилийн 18 сая долларын цалингийн өгөхгүй гэсэн юм таамаг мэдээ гарсан байгаа. Улмаар ингээд JJ Redick чөлөө тагант болох гэж байна. Саний тэр хоосон нөгөө асуултын тэмдэг байсан шүү дээ. Тэрэн дээр Redick-ийг төсөөлөд үзтээ. Болж шүү. Лавртай. Болж шүү. Амжилт үзүүлэх лөө. Бас тэгэл нэг шидэгч. Ер нь 55 саяас 18 сая нь өгөх чи зүгээр боли хамаагүй. Тэ? нэр саягийн харсан чинь саяны багт шидэгч гарахгүй байгаа. Харин тий. Дандаа юуны Редик надад бол айгүй гоё. Дундаас дандаа шиддэг тоглогч нар. Яг 3-аас шиддэг шиг яг цэв шиддэг. Редик угаасаа одоо карьер хамгийн шиддэг юм битлээ шүү дээ. Карьерийнхаа хамгийн тийм үлээ. Лаури биш. Лаури очив лаури биш. Угаасаа карьерийнхаа хамгийн сүүлийн гэрээг хийх гэж байгаа Редик. Одоо тийм учраас хамгийн өндөр цалингаа хүснэ. Тийм учраас одоо бол мөнгөө дагна гэж бодож. Дээрээс нь тэтгэл дэргүү Clippers амжилт үзүүлэхгүй тодорхой юм чинь Редик өөр нь явчих бах та. За NBA Talk маань үргэлжлэж байгаа энэ бол удирлын 22 дахь дугаар GP Battery B брэндийн утсаар та бүхэнд хүрч байгаа нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч GP Battery хэсэг хугацааны дараа бид иргэд уулзах болно. Энэ бол 22 дахь дугаараа. Тэгээд нөгөө дорндод болоод байгаа гайхалтай цувралын талаар ярилцуулна. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. B брэнд. Дурал хуваалц Пиперо албан ёсны дистрибьютор Green City. Washington Wizards Boston Celtics багуудын тоглолтод 7 дахь тоглолтод цуврал 7 дахь тоглолтод хүрсэн гэдгийг мэднэ. Энэ цувралын 7 дахь тоглолт нэг доогор 2 дахь болно. За тэгээд энэ цуврал 6 дахь тоглолтод ямар гайхамшигтай зүйл болоод өнгөрөө гэдгийг харъя да. Энэ өстө галзуу тоглолт болсон доо. Ер нь плей-оффын юунд биднийг энэ 2 дугаар тойрогт энэ тоглолт бид нар ярьжсэн шүү дээ. 5-2 зэрэг энэ үед бол ерөөсөө бараг 90% шилжиж байгаа байхгүй Бостны цуврал шилжлээ. Уулын дээ тий. Би ч бараг постлохгүй бэлдэн сууж байсан шүү дээ. Тэг чи яг энэ давхар хамгаалсан. Энэ давхар хамгаалт байхгүй юу? Яг тэгээд одоо 3 шиддэг энэ. Одоо нөгөө тоглож чадахгүйс би л яг
Би л яг нөө хэрэгтэй үед оноо одоо тэрийг хийсэн л тээ. Биелийн шийдэлд ороход би бас за ойлгомжтой боллоо гэж бодчих. Тэр нь 2 оноо байсан. Брэдлиг нэ. Би хоёрыг дандаа. Чи бүх хотын тоглолтноор самт ороод шүү дээ. Дандаа. Би хоёрыг үүсэн. За тэгээд 2 оноо зэрэг. Дахиад бий л те. Тэгээд энэ одоо бий л нэ. Өмнөх нь ч бас бий л. Олимпик эсрэг. Сая аюу муу хамгаалчих юм тий. Ста нэр хоороо ирсэн иргээ гаргасан да. Тэгш тань. Энийг наяа. Самбардаж орсон шүү дээ. Байж бодлоос. Жазы Томстер давхар хамгаалалт дээр анхаарал татаад Хорфорд сувсвал намхан хамгаалалт эсрэг. Самбардаж бүр орчиж байгаа юм тий. Наазны шидэлж баг. Баг энэ маазны самбардаж орж байхгүй. За гэхдээ энэ Жон Волын энэ шийдвэр бол хувилбар бол байгаагүй шүү дээ тий. Шууд хуваараа гаргасан, шууд өөрөө гаргасан шийдвэр байсан. Супер стар тамирчин. Би зүгээр энийг яг гэртээ үзэж би шууд орилол боссон. Өөр юу ч бодохыг хүсээгүй. Гэтэ аюу цагаа дуусах ерөөс яг аваа шууд хийс тий. Чи халдвар дахиад аваа шийднэ гэсэн юм. Тийм бодтой юм. Алдаа малдаа гарах ч юм уу тэгэл. Энэ тоглолтын өмнө чинь Бостоныг бол хар уцтай ирсэн. Машина үзэр цехны оршуулганд ирсэн байдлаар. Турлыг дуусгах манай гэж. энэ ирж танаа хар уц үзэхгүй шүү. Тэгээд тийм оршуулга гэж ярихгүй шүү. Жон Волчнараа сайхан одоодсан билээ. Яг нөө хототоор л аваад байна тий нөө. Тий, яг бидний нөө ярьсан дуусчих. Энэ цуврал дээр бол манай нэвтрүүлэг бол тэр чигээр энэ Токинга. Бажинга байх байсан шүү дээ. Тийм ээ. Тийм ээ баж. Удахгүй орох уу тийш. Орно. Яг л ярьсан даа бол энэ цуврал бол одоо тэгээд додоод тоглолт юу болох вэ л тэгээд. Одоо Би тэгэл бол ихтэй сая Босны хожчихоо л гэж үнэхээр хожчихсон. Үнэхээр хожих төгссөн энэ тоглолт. Тий. Ер нь аюу төгсөж. Яг л тэгэхээр одоо талбай дээр хожих хэрэгтэй юм байна. Тэгээд харъя. Энэ хоёрын аль нь гарвал Кливленд эсрэг гойд болох вэ? Бост. Би бол эхлээд би Вашингтонд амар тэтгүүз одоо Бостон яагаад болохгүй гэж. Харин би бас тэгж бодлого эргэжээл байна. Бост ялангуяа талбай дээр хэлүүлэн талбай дээр илүү сайн байна. Талбай дээр эхлэв. Тэгээд дээрэс нь одоо ингээд Жон Вол тоглолт нь муу болчвол Вашингтон ч умчаад байгаа шүү дээ. Гэтэл сая энэ цуурлын 4-р үе хүртэл Азия Томс тоглоогүй шүү дээ. Бараг сая Томс юу гэдэг заслан тавиал ингээд оноо авахгүй. Яг 4-р дээр Азия Томс хийдгээ хийчих жоох. Тэгэхээр юу гэж харуулж байгаа вэ? Азия Томс бөмбөггүй ч гэсэн тоглож чаддсан юм байна. А бусд нь тэр үед нь сайн тоглож чаддсан юм байна. Тэгээд дээрэс нь энэ тоглолт юу болж байгаа нөхөр ерөөсөө Брэдли Билл, Жон Вол, Эври Брэдли. За мөн те. Эври Брэдли, Азия Томс гэсэн дөрвөн жижиг хамгаалагчийн ерөөсөө цэвэрдэг болчихлоо. Энэ цуурлыг бид хойштой юу гэж дүгнэх вэ? За 2017 онд нэг тэр хоёр тэгж Бостон, Вашингтон хоёр хоорондоо тэгж таараад Тэгэхгүй шүү. Та нар Хорфордыг мартчихлахгүй шүү энэ суулт дээр. Би надад ч аль дээрээс хэлээд байгаа шүү. 2-2 биш. Хорфорд жоо идэр өгсөн. Хорфорд саяны шийдлийг азар л хийжлээ шүү дээ. Хүүгж байгаа. Эхний хоёр тоглолтыг хараарай. Бараг трипл давд унтчихаа. Сая дөрөвдөлтөөс 20 оноотой шүү дээ. Дахиад дан хамгийн Бостонгийн хамгийн харийг хүмүүсийг энийг Хорфорд юусэн мартчихад байгаа байхгүй. Мартаагүй. Хорфорд сайн л. Хорфорд бүхэн Айгуу дөрөв хамгаалчийн том гол өрсөлдөж байгаа нэмэлтээр яхаа Хорфордыг оруулаад. Бостонгууд ерөөсө Хорфордгүйгээр ерөөсө Тэгээ ярианы эрт сулартлаа авлаа. хийзэж үгүй ялтай Хорфорд за. Том байна те. Бажинга одохгүй. Би тэрийг түрээс бодож. Над дөндөө өөр ярих юм ба. Бажинга Бажинга яжинга болно гэх. Гэхдээ би за яг тэр үед би бас нэг яг үндсэн юм аялнаа. За нөхөө болоод ирсэн. За тэгээд ямар ч гэсэн хоёр өдрийн өглөө шийдэгдэн тэгээд Кливлендийн хувьд бол бүр ч илүү их амралт ирлээ. Магадгүй хүсчихсэн амралтаас нь хэтрээ явчих шиг боллоо бүр. 4 тоглолт дуусах нөгөө цувралд 7 тоглолт гарах хоёроор дэндүү их хугацаа байдаг шүү дээ. Тэгээд жоохон итрэх гээд байна. Тэгээд дээрэс нь 7 тоглолтыг хийсэн Бостон ч тэр талбай дээр Кливлендийг хүлээж аваа. Нөгөө ичээрээ ихний тоглолт аваа яваад. Гоё их гээд байгаа. Кливлендийн бэлтгэлийн анзаарч одоо сүүлд нөгөө чихэнгүй болоод сүүлд бүжиглээ. Дуу муу хийгээ клип хийгээд ичээрээ. Бүр ингээд утгаа алдсан суучлаа сүүлд. Тийм байлээ. Бүр ингээд хачаа бүжиг зохиож бахаагаад Америкуудын тэрийг Леброн манлалаа тий. Леброн бүр чигд алдаж өгч. Тэгээ жоохон баларх гэдэг Кливлендийн өв тэр талаараа жоохон амралт хитэрчих гээд байна. За бид нар удахгүй Houston Rockets-ийн цуурлын талаар ярих болно. Тэгэхдээ тэрнээс өмнө нэг тоглогчийн мэдээллийг зогсгаан хүргээд авчиг гэж бодож байна. Тэрний юу гэхээр Donatas Motijunas Houston Rockets-ийн эсрэг зарга үүсгэж байгаа маань тоглогчдын холбоотойгоо нийлээд шүүхэд өгнө ухаан. Тийм шүүхэд өгнө. Яасан бэ гэхээр Motijunas чинь нөгөө гэрээ хийж авч үлдэнэ гэж бүтэн үдлийн турш баг удирдал хагас явуулчаад гэрэхээс татах. Тэгээ Brooklyn Nets ирсэн саналыг нь бүр хааж орж ирсэн. Тэгээ хааж орж ирчээд тэгээ болцсон шүү дээ.
Тэгээ болгохоос гадна мань хүн чинь нөгөө гэрээ намлсан байсан бүх нөгөө бонусууд авах боломжгүй болсон. Зөндөө бонус. Энд чи юу үндсэн шүү дээ. Олимп бүртэл үндсэн шүү дээ тэдний суулж. Тий. Гэрээний жилгээр. Тий, олимп үндсэн шүү дээ. Тэгээ Pelicans сүүлд нь авсан нөхрийг чөлөөний агентаас. Тэгээ мань хүн бол ямар ч зурагс илүүг авсан шүү. Одоо шүүгтж байгаа тэр нөгөө бонусаас авах хэрэгтэй байсан. Энийг 4-5 сая доллар авах болж байгаа шүү. Тийм. Тэгэхээр ер нь бол NBA-гийн зүгээс тэр Houston Rockets энэ дээр ямар нэгэн асуудал гарах үүсэхгүй байгаа. Димод бол өгсөн мөн өнөө. Одоо хөөсөр харахгүй шүү дээ. Олимп бүнчлөө тий. Аюулгүй олон асуудал байгаа шүү Тий, дээ. айгүй том. Дээрээс нэр хүний статусыг алаа хийсэн. За одоо энэ донд Нэр хүн чинь бол бас хөөрхөө харааны хүсэл товч байлаа шүү тий. Одоо тийм мотивационыг хүсэх баг байхгүй болчихлоо шүү. Одоо хөнгөө. Тэгээ Pelicans очоод олигтой идэж ч өгөөгүй. Оросын араас гараагүй биш нөгөө юм бэ. Тэрээс Росс баллаад байж. Джонс. Джонс. Тэрээс Джонс баллаад. Тэрс Джонс ихтэй явуулсан шүү. Явуулсан л. Зүгээр Джонс нэг хэсэг байх чи ард нь Альжинса одоо энэ Энтони Дэвис гэдэг ер нь гараагүй энэ зүгээр garbage time mind тоглосон баг юм. За энэ чи авцаа гол юм руу. За тэгээд Houston Rockets, San Antonio Spurs багуудын цувралын 5 дахь тоглолтоос яриаг эхэлж байна. Ямар ч үсэн ёндоо авсан баярлалаа гэж. Нэвтрүүлгийн өмнө баж ёндоо гисэн. За цувралын 5 дахь тоглолт San Antonio Spurs-ийн талбайд орсон амжилт илүү гэлгээрээ. За ингээд тоглолтын 4-р үеэс Энэ 5 тоглолт уу? Harden би дөнгөж сая 5 дахь тоглолт гэж хэлсэн үү? Тэр 2-2 тоглолтоо. За Harden. Гэхдээ хөөе энэ 5 дахь тоглолтын дээр Spurs-ийн талбай дээр Houston хож боломж үнэхээр их байсан шүү. Одоо энэ дээр яг нэг юу харагдаад байгаа байхгүй юу? Harden нэг тийм зүгээр нэг key player л байгаа байхгүй тий. Бүр ингэ тоглож чид тоглож чигээс илүү. Тэгсэн байсан бол бидний нэг хүсүүдээс 7 дахь Тоглож тоглолт шидэд байгаа байхгүй юу? Манай 40 настай хүн шүү дээ. гарах байсан шүү. 7 дахь тоглолт гарах байсан. Энэ дээр точих байсан. Баажигаас 20 насаар авсан. Йой. Энэ Harden гэсэлт 4-4 За, аяг тэгээд мод. Simmons-ос гарах шүү дээ. Simmons 4-р ихслээд хамгаалж ихэлсэндээ Хойл онод 3-р үед бэртлээ аваад тэгээд олоогүй шүү. Тий, тий. 4-дөр гарсан ирсэн. 4-р тоглосон. Гарчаад суусан. Тий, гарчаад суусан. Тий, дундуур гарч ирсэн юм хэрэг. Сууж аваад. Тэгээд ямар ч өрнөлөө бол үзүүлж За энэ дээр Pau Gasol-ыг гарч ир заслаан тавих хүлээсэргөө Pat-ийг суларч чадаагүй. За тэгээд ингэснийхээ үр дүнд Pau Gasol-ст Pop толгоогоо эргэл загнууландаа одоо эхлээд заслаан тавьсан тэрэн дээр нь сулраагүй. Тэгээд дахиж очиж заслаан тавих хүлээгээдсэн. Pau тэр доошоо орж шахах угаас ямар ч шаардлага байгаагүй. Тэгээд Popovich энэ тоглолтны өгөхөр 4 үеийн турш Pau алдарч хоёрыг зүтгүүсээр хагаад 4-р үеийн хагасаас эхлээд Simmons-ыг тоглуулж гисэн бүхнийг шийдээ хийсэн шүү дээ. Simmons бүх зүйлийг гартаа оруулсан. Энэ Danny Green-ийн шийдэл. Энэ бас гоё юм шиг. Одоо ингээд Houston-ы гол шийддэг арга нь шийддэг. бид нар ихтэй Spurs дээр үе. Spurs яг энэ плей-оффс гэдэг Simmons-ийн тоглолтыг бүр айгүй юутаар гарч ирлээ тий. Danny Green хизээ ингэж оролт хийдэг байсан юм бэ. Талбайтар Kawhi байхгүй ч бас манай хүн ийм өөр болчихсон тоглолтын дөрөв. Тэр Онилыг юу лээ? Гари нийлүүлв. Тэр чинь бас нэг амар ихтэй болгочихсон юм шүү дээ. Нэг финалд халангаа алдсан. Тэр чинь одоо бөмбөг таслангаа алдсан. Бөмбөг дундаа оолно. Яа. За тэгээд 9 секунд явуулсан. Авсан. Яг хүснээ хийж чадна. Ryan Anderson Harden дүгэн. За одоо Harden дээр switch хийн. Манай switch хийсэн. Энэ мэдрэмж. Одоо аваад шидсэн шидэн орсон шүү дээ. Тэр ямар аваад болсон шүү дээ. 2 секунд гэсэн бол цаг секунд гэсэн бол орчиж байгаа шүү дээ бөмбөг хайлт юм яриад. Бажил энэ аваад шидсэн шидэлтийг харсан баха. Тэрнээс дэлхийн нийт Manu Ginobili-г блокийг харсан баг. Энэ юу гэсэн юм бэ? 40 настай хүн ингэж амар тоглолт шийднэ. Гэхдээ хож боломж үнэхээр байсан юм шиг. Тэгээд үнэхээр өөрсдөө боломж бүх цаг үед хож боломж зэрэг зэрэг байсан бач. Үгүй 20 оноогоор хожигдож байгаа тоглолт биш шүү Би бол одоо энэ дээр ингэж хараад байгаа шүү дээ. 20 оноогоор тоглолт шүү дээ. Одоо ингээд систем гээл тэгээд байгаа шүү дээ. Тэгэж бүгдэн систем байгаа боловч ингээд систем яг ингээд одоо хүн тулгуурлаж байгаа шүү жишээлбэл тий. Тэнгүүл тэр тулгуурын сольж болоод байгаа байхгүй хэм болоод байна. Илүүдэг шоор шиг pop бол. Хин чин болохоор за систем гэсэл нэг хүний зөв бүр цэвэр шалтгаалаад байгаа байхгүй. Тийм харин. Тэр тулгуурлах шалтгаалах хоёр ч амар ялгаатай тий. Хаардан ороод найруулах хийхгүй хаардан орохгүй шидэн ерөөсөө өөр ямар ч би сүүлийн хоёр тоглолтыг хоёулыг нь үзээд ерөөсөө эцсийн мөчөд за хаардны дундаас нь шид гэж үзэж байгаа. Бус нь бол тэгэл орж ирээл бол гаргаа нөгөө хэдэн шидэн өөр шидэн орохгүй бол тэгэл дуусчих жоох. Энд чинь бол бидний хүнийг марцсан байснаар бол Manu Ginobili. Manu Ginobili-ийн блок шот, тэр оролтууд, тэр клатч тоглолт гэдэг юм хэрэг. Тэгэхээр Manu жаахудаа биш те. Ер нь бол хамгаалтаараа олон ер нь танигдсан хүмүүсний хэрэг яриад үзчихсэн. Дандаа шийдвэрлэх мөч. Хэрэгтэй хаалт бөмбөг тасал блокийг хийж яадаг тоглож. Манайтай үеэсэн шүү дээ. Тийм уус. Тэгээ манайтай ч явах та бага удирдаад Олимпийн авраг болгоцсон. Коби дээр хүртэл хаалт тавьдаг. Амар. Үнэхээр мөн. За энэ чи юу вэ? Spively үе биш үү? Minnesota биш. Энэ манайд бид нар мартцсан байж. Spively биш үү? Чи бүр Kevin Love.
За тэгээ мэдээж энэ хаалтан дээр хийсэн блок цэврийн цэвэр. 2002 оны дэлхийн авар дээр гарч шууд энэ бэр орж ижсэн нөхөрдөө энэ ч одоо. Нилээ бас Мөнгө авч ирсэн шүү дээ. нилээ бас хожим ирсэн нөхөр тийм. Тий 2002 оны дэлхийн авар. Америкчуудыг бодвол жоохон. За өмнө драфтанд орсон. Орсон байсан. Тэгтээ чинь эрхийн авцсан байж. тий тэгтээ тоолоогүйсэн шүү дээ. Европоос Би заяагийн төрөний ярьсан шоон дээр шок хүний солиход болоод байна. Зүгээр нэг хүн дээр явсан юм болохгүй. шоон тэр жигээр хард байгаа байхгүй. Нөгөө тал тийм учраас энэ 6 дахь тоглолт энийг тэр чигээр баталсан байхгүй. 6 дахь тоглолт юу болоод өнгөрснийг эргээд нэг сануулъя да харъя да. Кавай Леонард тоглолтын өмнө орцохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Тоглоулаагүй Попович. Тэгээд энийг юу гэж ойлгосон бэ гэхээр за Попович шууд бараг 7 дээр хожихыг хүсэж байна. Тэгээд 7 дээр Кавайг тоглуулах хүсэж байна. Бертлээс сэргийлж ийн гэж бодсон. Харин алдарч яваа. Шал өөрөөр ирсэн. Тэгвэл шоон дээр Кавайгод өөрөө хийчихэж байгаа байхгүй. Jonathan Smith-ийг хийчихэж байгаа байхгүй. Тэгээд ингэсэн. Энэ тоглолтод Кавай байхгүй байсан учраас Алдриж Пау гэдэг нөгөө хоёр төвтэй хослон жинхэнэ амжилт олж эхэлсэн дээ. Алдарчийг зогсоох адуус шинэ байсан юм да. Тэгээ чи баг карьерийн Энэ юу хамгийн юу тохиолдож баажи. Чи юу ярьсан уу надад? Найз ярьсан чи найз тэгээд за одоо энэ жил уус хаяа хий гэдэг. Манай юу юм жоохон залхсан юм шиг харагдсан юм байна. Гэхдээ энэ тоглолт нэр яасан бэ? Тэ? Би хийсэн ч за одоо чамаас одоо нөгөө ялт эдрээ ч юм уу зүг алтчлаа ч гэсэн за яах маань гэж шилжүүл яа гэж. Тийм үү. Би дундаас нь шиг идэж байгаа. Чи дээр хэдийг хөвж байгаа байлаа. Хаас хэдийг авч байгаа. За яг энэ би Энэ хоорондоо бүр ярихчгүй сууж. тэр гоё юм Үгүй гоё. би нөгөө хэлээс Майк Тантонид дахиад гаргаж ирэх нууц үзүр байхгүй гэсэн чи энэ байхгүй. Одоо үнэхээр бодон шүү дөрөв байхгүй. Сайн нөхцөлж. Тэгэл угаасаа Хардан чи юм аа Хардан чи инг поп бол Кавайг хамраач чинь зөрүүлээ дараа нь хэнийг ч хамраач чадна. Оронд нь хин нэгэнд итгэл өгч чадна. Ирэх мэдлийн өгч чадна. За тэгээд одоо нэг одоо тэгээд Паркергүй Кавайгүй хожиж байгаа юм чинь ер нь хожих л багтаа. Голд Стейт сайн үзэхгүйгүй тийм ээ тэр. Бид нар Golden State-ээр удахгүй ярина. Гол нь юу л да баажи. Одоо чинээс нэг юм сурч аваа. Сантонос бүрс попч бит хизээж бит иргэлээс тийм ээ. Тэгээд ер нь бол сагсан бүх юухийн хождог хамгаалт очдог хэвээрээ л. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүс ч гэсэн баажи хараа бит юм аа. Шидэж тоглох байхгүй шүү. Баач яйт шүү. Хамгаалтан дараа л анхаард юм шүү гэж одоо залуучуудаа өрөөлэй та. Тэгээд За 6 дахь тоглолтын үеэр тэгээд интернет сошиал ертөнц тэр чигээрээ Майк Антониг буруутгасан байлаа гэж. Сайтад хүртэл энэ талаар мэдээлжсэн. Зөвхөн сошиал дээр бичигдгээс гадна Майк Антониг тоглолтын турш тоглолт дуусааг байхад ч тийм. Яг л энэ тоглолт 3 дугаар үеэс эхлээл одоо ингээд 30 онооны зөрүүтэй болсон. Тэгээд 39 онооны зөрүүтэй дууссан. Хүмүүс хаяа явдаг тоглолт дуусна. Энэ ч нөө удирлан ингээ хаагдж байгаа тоглолт ингээ хаяа явахаас ч аргаагүй яг л унтмаар тоглолт болж исэн. Даалдарч 10 оноо. Кавайгүй Spurs штэ. Кавайгүй Тони Паркергүй Бажинга. Одоо тэр үг баг модоос гарчихгүй та. Одоо дууссан. Дараах руу орох юм уу вэ? би нэг юм хэлчихэ. Нэг юм хэлчихэ. Ер нь яг наатан нэг юм хэлчихэ. Мэдээж төгс бүгдийг таана юу таамаг төвшүүлнэ гэж хинч байхгүй. За нэгт бэж дугаач. Хоёр. Тэгээд юм ярих гэдэг нааж байгаа байхгүй. Хамгийн гол нь нэг эцсийн үр дүн Голдстед авраг болно гэсэн юм тавьсан. Дунд нь юм наасаа шилжиж болно. Тэгэл харъя. Дээрээс нь нэг юм чи одоо энэ эдрий чин Спорс авраг болно гэдэг одоо ер нь баг бүх усан бусыг л юм яриад байгаа шүү дээ ер нь. Анхнаасаа тэгээдсэн. Тэгэхээр одоо яг нөгөө одоо бид нар утахгүй. Би энд NBA ярмаар байна. Чиний бооцны ярмаар байна. Дараагийн одоо цуврал гарч ирж байна. Одоо Голдстед яг Спорс хоёр гэдэг гоё цуврал гарч ирэх гэж байгаа. Тэрийг бид нар одоо ярих хэрэгтэй баг тийм үү? Арай болоог байна. Арай болоог юу? За гарч ихээр гоё яриа. Гэтэ би та хоёрт бол яндаа өгсөн шүү дээ. авсан. Яг ууртаа авсан. Харин ядаргаат. Джеймс Харданд юу тохиолдов гэдгийг гаргалгааг нь хийх гэж үзье. Би Джеймс Хардыг энэ тоглолтын өмнөх орой шууд уусна л гэж бодсон. Тэгсэн чинь харин тэр зургийг андуурсан мөлий тэр мултарсан оройноо шоудж авсан зургийг сошиалаар тарсан юм байлаа. Джеймс Хард энэ дэр дабл тимээс ерөнхийдөө гарч чадаагүй. Дээрээс нь нэр өөрт нь юу тохиолдсон бэ гэмээр онцгой муу тоглолт нөөсөн шүү. 2 довтлогоо амжилттай болгосон 6 удаа бөмбөглөсөн. 2хан довтлогоо амжилттай болгосон. Би нэг бол ерөөсө ганц юмтай л олдсон. Тэр Ману Жиновлигийн блок. Мань хүний бүр бүх сүр төлчих хамаг юм аваа хийсэн. За. Энэ үрс дээрээс гарч чадахгүй явсаар байгаа л тэгэл баг. Одоо энд эдийн одоо энэ би ийм тоглогч нартай ганц блок мөк одоо мэдээгүй. Тэр чи гоё өөр тайлбар хэлдэг яах вэ?
Наа чи бүр тоглохыг хүсээгүй гарч ирсэн тэр. Энэ өнгөж байгаа дамжуулалт. Өнгөж байгаа дамжуулалт нь баг манай хүү энэс илүү дамжуулалт. Гэхдээ энэ Хардан ч нэг талбайг маш гоё мэдрээд ингээд гүйлтэн дундаа ингээд ойлгож хайдаг. Амар залхуу гүйж байгаа байхгүй бүр. За. Тим ерөөсөй байгаагүй шүү дээ. Пресизон тоглож л. Тий. Тэгээ Майк Тайтерд айгүй тоглолтын өмнө ч юм уу хэлсэн муу. Би тэгж л ганц дасгажуулагчтай юм эсвэл манай хүн хэлсэн юм шүү те. Харданд тэгсэн юм шүү. Майк Тайтернер за чи тоглол гэсэн. Гэхдээ танд одоо хөлбөр байхгүй намайг тоглох гэдэг ингээд тэгээд ууралсан юм шүү. Тий залхаж шүү тийч одоо. Би бол тэгж бодож байна. 6 дахь тоглолт 5 дахь тоглолтын дээр эдгээр нөгөө энэ Хардан ч угаасаа 4 дээр угаасаа орд их гэдэг ерөөсөө айгүй төрнөр хийгээд сүулдэ тэгээд даруулаад дуусаад. Тэгээд тэнгуү тэр нөгөө багийнхан доторх уур амьсгал чи ингээ тэргээ өгч болоогүй юм чи бид мэдэхгүй шүү дээ. Ер нь зүгээр чи багийн тоглолт хийхгүй тэрийг задарч магадгүй тийм. Задарч тийм ингэхгүй яасан ингээ тэгээ хоорондоо нөгөө лок рум гэх нөгөө асуудал зөв хүндэрсэн байж магадгүй. Мажитест энэ дээр л 100% санал нийлчих. Би Houston Rockets дотор ямар нэг юм болсон гэж бол магадaltaй байгаа. Тэгээд энэс болоод яг энэ 6 дахь тоглолт төр Хардан. За тэгвэл та бараг та нар тоглодог тий. Тэгвэл тийм ундаг юм та хүн бид ер нь сагчид тэгдэг шүү дээ. Хоорондоо тийм зөндөл гардаг. Тэгээд Popovich бас нөхөрт 10 сая доллар өгсөн юм лээ. Цаагаараа ярьсан байсан. Хэрвээ ярьсан байх магадaltaйгүй би энэ тоглолтыг л Джеймс Хардыг л ярьсан байна, найрсан байна. Одоо Монгол зан гаргаж ирж шít Монгол харыг. Би тэгэж та хард юм шүү. Гүч үлгэлийн турш 29 оноо 11 ассист хийжсэн. Нэг тоглолтод дор ээж 20 удаа довтлоо тоглогч. За бөмбөг аль тоглосон юм. 11-өөс 2 гол. Гөө. Нэгдүгээрт 11 товчлоо. 11 товтлсон. Тэгээ бөмбөг хэд удаа алдсан. 6 удаа. Бүр өгсөн бөмбөг дамжуулалтын сая бид нар бүгд ярьсан. Тэгэхээр бид нар ганцхан хэрэг зүгээр хар гарч ирээд ямар нэгэн тоглогч сахвал махвал өгөөл те армар гэж ярьдаг бол энэ тоглолтыг л нэрлэх. Тэгээ тийм болоогүй л те зүгээр тэр хамгийн дөхөх тоглолтууд юм байлаа тэгээ. Хамгийн зөв тайлбар ялт битрэх л байх хэрэгтэй бол яг энэ лок румд аягүй том асуудал гарсан байна. 5 тоглолтын дараа. Одоо бажинго болцсон хугацаанд. Яг гоо тэр гэхдээ тэр асуудал чи гэхдээ нэг камер гаргаж ирээд ингэж идэггүй шүү дээ. Ер нь гэхдээ ер нь ямар ч байсан хугацааны дараа гарах л задрах л. Хэрвээ тийм асуудал болсон бол задан. Тэгээ би зүгээр бажетаа салтыг юу гэхээр энэ өөрөө бид нөгөө нэг удирлын туш харсан Houston Rockets-ыг хараагүй хараа. Тийм л үнэ. Энэ тоглолчийн орногоос зүгээр Хардны 2% тасалжуулж ойрлоо. За нэг бас нэг мэдээлэл өгч чинь заяа энэ тоглогчид их дуртай Milos Teodosic гэдэг тоглогч удахгүй энэ бэ ирэх гэж байгаа маань да юу гэхээр Sacramento Kings баг Teodosic-ыг авах магадлал маш өндөртэй гэсэн мэдээ гарч ирсэн байна. Teodosic өөрөө хувийнхаа блогт энэ хавар юу гэж ütсэн бэ гэхээр CSKA Москва багаас гэрээгээ дуусгаад за одоо өөрийгөө NBA-д орж сорих цаг болжээ гэж бичсэнтэй холбоотойгоор NBA-гийн баг түүнтэй холбогдож ирсэн. Тэгээд Kings гарааны холбоонд тоглож хайж байгаа. Тэр үнийг Teodosic гэж үзэж байх шиг байна. Тэгээд шүү те. Хитрхээ орой орж иж байгаа гэж хэлээ да. Тэрнээс аль хэдийн ороод ирсэн байх хэрэгтэй болсон. Уг нь бол тоглолтын арга өөрлөлт ер нь Steve Nash маягийн супер тоглолт. Тэгээд дээрээс нь хамгаалт цай. Нороо нэвч орсон шүү дээ. 91-93. Туршлага гэж бас нэг Туршлага бол амар л дээ. Тэгээд NBA-д орж ирэхгүй бол одоо энэ хүн тэгээд нөгөө хизээж NBA тоглоог агуул болгочтой нэг болоод дууссан. Тий, харин тий. Энэ хүн ч одоо өөрөө бодож байгаа за нэг өөрийгөө нэг үзье те. Испанчуудны тэгсэн шүү дээ. Баахан за нэг үзье гэдэг бүгд ирсэн шүү. Гэхдээ бид нар ингээд NBA-д харж байхад насны юм хожуу орж ичээд аюул том амжилтууд ирсэн жил одоо чинь Sabonis чинь хөгшөө орж ичээд орсон жилээр рүүки яваад болж ирсэн. Sabonis балсан шүү дээ. Тэгэхээр тийм их юм болж магадгүй. Дээрээс нь Kings боломж бол байгаа шүү дээ. Яг бол энэ чинь муу бүрдгүнтэй баг учраас Teodosic удирдлаганд шууд орох боломж нь өөрөө байгаа тийм. Энд дээр өөрөө 2016 он цаа юм төрүүлсэн. Евробаскет төрүүлсэн. Тийм үү. Тэгээд 2016 оны Euroscar гэх тийм аюу том шагнал зөвхөн одоо тэрийгээ бүр ингээд Европын Оскар гэж нэрлэдэг юм байна л да. Оскар шагнал. Европын иргэншилтэй бүх тамирчид Новицкий, Паркер дандаа авдаг. Газол өдр авдаг. Тэрийг энэ жил бас Teodosic авсан юм. Тэгэхээр бол одоо 30 дахь бол формул амар л аваад. Бага. За хэсэг хугацаанд завсарлаа. Ивентчдийн рекламыг үзчихэд бид MV Post гэдэг ирэх болно. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Нөхөр дурал хуваалц Пиперо
Албан ёсны дистрибьютор Green City. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. Эвэн пост хэлж байна. Өнгөрсөн 7 хоног 5 хүнтэй уулзч чадаагүй дээ. Хүлцэл өчөө. Энэ 7 хоног 5 хүн явуулсан зүйлсээс шилдэг 6-ыг сонгоод 5 хүнд хүрэхэд бэлэн болж байна. Зураг авах үед юм уу эсвэл бичлэг хийлгэж явах үед араар чинь хэн нэг хүн юу ч болоогүй давхаж байх. Эсвэл хэн нэг хүн ард чинь гитэн зогсож ивэл тэр зураг юм уу тэр бичлэг алагддаг. 6 дугаар хоринд зураг алаач. Бичлэг алааж орсон байна. Нэг нь телевизийн студиугаар 3 компани зэрэг суугаад зочноор өргөдөд нэг студиуд ороод ярилцсан сууж дараа нь манай эдрээ том өрөөндөө зугтаа ud сууж байгаа галтгоо орж хоол ирүүлэхэд зүгээр алгаж байгаа гэдгийг явж юу ч болоогүй. Эдрээ 6 дугаар хоринд тоглолтод анализ хийх шин төвшөнд өрсөн байна. 5 дугаар хоринд NBA Tokyo Daddy Group-тэй нэгэн залуу бичсэн байна. Хоёр хогийн тоглолтын ялгаа бие ялалтнаас харагдж байна гэж. Spurs-ийн илүү хөндөсөн бол Rockets-ийн илүү 3 ихэнх тоглогч нь 3 шумны араас шийдэлт гүйцэтгэж бусд нь бөмбөг авч өгч байна гэсэн байна. Бие ялалтан дээрс хоёр хогийн тоглолтыг шууд өгнө гэсэн. Ямар ч байсан надаас нэг алхам уурах шиг явж байгаа байна. LeBron-ийн фэнүүдэд сайн мэдээ байна. 4-р хоринд LeBron James энэ жил авраг болсон. Яагаад гэвэл 2012 онд LeBron авраг болсон Монголд сонгуул болсон 13 онд аврага хамгаалалтын ерөнхийлөгчийн сонгуул болж байлаа. 16 онд Cavs дээр гэж ирээд анхны аврагыг авахад мөн сонгуул болсон. 17 онд ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэгэхээр LeBron энэ жил авраг авах юм байна гэж. Урдуураарт Facebook-ийн basketball гэдэг пэйж LeBron-ы зургийг түүний сайхан сүгийг тавьсан байна. Надад өөр батлаад ах зүйл үлдээгүй шүү дээ. Эхний коммент энэ яг юу баталсан юм бэ гэж. Хариуд нь сошиал медиагийн од Тэнэказэ хариулсан байна. Сайхан шинэ үйл баталсан штэ архитай мөхний гэдэг. Доор нэг хүн нэмж утсан байна. Автомашины тухай ойлголоо. MVP 2 MVP 2 дугаар хоринд хоёулаа зэрэг оржээ. MVP пост MVP ялалт. Ирэх жилийн MVP Бажига явуулаад нэг пост хийжээ. Бажинга мисн гэж. Сүүлийн манай Бажинга гэдэг өчтөө тэгсэн чи ихний коммент нь одоо Буржинга болсоо гэж. Манай Houston Rockets San Antonio Spurs-ийн сурал дээр хэн хожих вэ гэж хоорондоо бооцоо тавьсан юм шиг байна. Тэгээд Spurs ялалт ялсан. Rockets ялагдаж Бажинга Буржинга болжээ. Дуртай амиг хамгийн сайхан. Facebook-ийн нэг үз Хаваагийн хамгийн сайхан мэргэжил юу вэ гэсэн асуултыг хүмүүсийн нүд тавьсан байна. Олон хүмүүс Facebook хэрэглэгчид уг асуултанд хариулсан олон мэргэжил олон зүйлсийг бичсэн байна. Тэр дунд сугран амгалан мэх нэгэн злөө NBA Tokyo хөтлөгч гэж хариуцсан. Энэ 7 хоногийн MVP постоор шалгарч байна. Олон хүн зургийг энэ юмыг над руу явуулсангүй би зөвхөн өөрийнхөө үзмжээр шалгаруулчлаа. Маш сайхан санагдлаа. Сэтгэл хөдлөлөө. NBA Tokyo хөтлөгч шин гэдэг бол маш сайхан зүйл. Яагаад гэвэл бид нэр өөрсдийнхөө дуртай зүйлс, өөрсдийнхөө хоббиг мэргэжил болгоод ажиллаж байгаа юм. Маш азтай, завшаантай хэрэг юм. Гэтэ бидний хийж байгаа зүйлс үдшиж таамхангүйгээр ямар нэг үн цэнэгүй. Тийм болохоор цэцэн мөс сонирхчид
NBA дуртай бүх хүүхэд залуус, NBA Tokyo-г үздэг хүмүүс, NBA Post-ыг дэмждэг хүмүүс, NBA Post-ыг бүр илүү дэмжиж над руу олон зүйлсийг явуулдаг бүх хүмүүс та бүхэн бүгдээр MVP юм шүү. Энэ 7 хоногийн MVP Post энэ үрээд өндөрлж байна. Өнгөрсөн 7 хоног их шигэ өнжихгүй байхыг хичээх болон дараагийн 7 хоногт түншээс дараагийнхаа MVP Post-оор иргэн уулзлаа. Захиных зовноо байсан. Гомтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. За NBA Tokyo хөтлөгч байх чинь одоо хороогийн хамгийн гоё мэрэгжилд орсон юм чинь нөхдөө. Баярлалаа саяны үзэгчтэй. Баярлалаа бай. Тэр Бажингагийн зургийг чинь нөгөө бооцоо авах гэж залгасан чинь уцаа авдггүй. Яг 6 дахь тоглолт дуусны дараа тэгээ тэ Буржинга болсон. Буржинга болсон одоо тэгээд Буржинга. Одоо тэгээ юу гэж бурах юм бол доо. Одоо Сантоны Голден Стейт дээр бурах цаг нэрлээ дээ. Цуврал өнөө шөнө 3 цаг 30 минутаас эхлэх ёстойгоо цувралын эхний тоглолт мэдээж амжилтаараа бүсээ тэргүүлсэн Golden State Warriors-ийн талбайд болох болно. Энэ цувралын талаар бүгдээ өөрсдийнхөө харах үнцгийг ярилцъя да. Golden State авраг бол ноход Тэгээд болоо үнцэг ярих гэдэг. За үнцгүй ярий. Энэ тоглолтод жиг тоо боцсон тоглолт болох багтаа эцэстэй. 4-2. Жиг тоо боцсон. Би өөр утаа ирсэн шүү дээ. За ямар ч байсан Kawhi Leonard энэ тоглолтын эхний тоглолтод оролцсон гэдэг сайн мэдээ дээ. 6 дахь тоглолтод шагнаа гэмтлийн улмаас оролцоогүй. Гэхдээ бүсийн жигшээ зурл тэгээд эхний тоглолтод оролцсон гэдэг сайн мэдээ. Ер нь плей-оффын тоглолтод ер нь плей-оффыгоос ийм тоглолтод ер нь хэр оргийн өвчтөйгөө тоглодгүй ганцхан тоглолчийг ер нь харлаа түүхэнд Kyle Lowry гэдэг бусднууд ер нь тоглож байгаа хөө ер нь хэр жижиг бэртгэлтэй байх тоо тоохгүй. Энэ Aldridge дээр яг энэ сүйд хийсэн тоглолт нь өөртнөөс их тэмцэлцэн юм хүчийг өгсөн баха. Манай үн чи ер нь бол жоохон Kawhi Leonard дорн цагаа алдсан. Системд нэг орхоо байцсан шүү дээ Aldridge. За нэг хаяа нэг Aldridge-аар нэг доошоо нэг постаа бий одоо. Бусдаар бол Aldridge нэг бөмбөгөө слайд үн тоглолт болсон шүү дээ. Тэр сүүлийн хийсэн Rockets сэргийг авсан дээр 30 хэд оноо бол энэ Golden State-ийн зурлал руу нэлээд юм болох. Хэрвээ Aldridge сайн болох юм бол Golden State асуудал байна. Өөр карьерийн хамгийн Golden State руу яг цэвэр нөгөө карьерийн хамгийн өндөр Spurs дэрснээс хойш баг хамгийн өндөр хамгийн сайн 34-12 тий 34-12. Spurs дэрснээс Portland дотны ч 40 гаруй оног авч байсан. Хальти биас гайхаад бууруулах. Гэхдээ Kawhi ороод ирэнгүүт буцаад нөгөө хууч нөгөө хэмнэ алдагдахгүй. Харин бити тэгээсэл гэж би найдаа. Гайгүй хуу тий. Бити тэгээсэл яг л одоо саяныхаа үгээр л адилхан яваараа л. Одоо ярилцъя л да нөгөө Pop-ийн нөгөө нэг хоёр одоо Pau Gasol хин Aldridge хоёрыг гаргадаг нөгөө хөлбөр шүү дээ. тэрийг харин одоо яах вэ? Үндсэн хөлбөрийг жижиг тавт дээр Сая Houston Rockets дээр бол яг энийг ашигласан шүү дээ. Тэгээд ингээд явсаар тоглолтын үндсэндээ Kawhi байгаагүй учраас л одоо 6 дахь тоглолтын дээр нөгөө хоёрыг ашигласан үр дүнтэй болсон болохоос ш. Эхний тоглолтод 2 төвтэй тоглосон тийм сайн болоогүй шүү дээ. Одоо тэрийг яах вэ? Golden State бол small ball-ыг бүр супер утгаар нь үзүүлдэг баг шүү дээ. чи ингэсэн шүү дээ. Run gun ялдггүй маа гэдэг нэг пост урсан байсан шүү дээ. Golden State Warriors бол run gun дээр нэмээд хамгаалт лигийн 2 тавьж байгаа хамгаалт. хамгаалт. За дээрэс нь нөгөө Harden бол 1 гол хөлбөртэй гэдэг ирсэн шүү дээ. Эдэрт бол эдгээр бол Run Gun ч одоо шал өөр утгаар. шал өөр тий. Curry болохгүй бол Durant байна. Durant болохгүй бол Klay Thompson байна. Green байна. За тэр бенчүүдний ямар лээ тий. Iguodala байна. Хин болиг нөгөө X Factor нөгөө хин Jawal хүртэл гарч ирэхэд л бас ер нь тоглолтыг эргүүлчихэр идэж чинь аягүй олон хөлбөртэй баг шүү дээ. Ялгаа нь. Одоо Spurs энэ зураг дээр очиг үл яа харахгүй Aldridge Pau-гаас бол за бүр ярих юм бол David-ийн өрөө одоо юу гэдэг бодтал бод эзэгнэ. Бараг л ганц алдрын асуудал орох шүү. Яг гоо Draymond Green одоо их талбайны асуудал ороод нэг тийм зүйл сая сүүл нөгөө Utah Jazz-ын тоглолтод хойлоо тайлбарж байсан та. Тэр аюу хэрэгжиж өгнө. Энийг үрд өгсөн шүү. Тэгэхдээ ингэсэн шүү дээ. Би энэ дээр ингэж сая хоёр төвтэй тоглох хөлбөр сая Houston Rockets-тай ашиглах гэсэн нөгөө Lamarcus Aldridge, Patrick Beverley, James Harden хоёр эсрэг шахаж чадахгүй нэг асуудал гараад ирсэн шүү дээ. Одоо тэр нь гарчих үед гэж байсан юм. Гэтэ түрүүний эсрэг сүүлийн тоглолт тэр бүх
өөртөө эргэлзээг нь үгүй хийсэн байгаасаа. Тэгэх юм бол энэ цуврал маань сонирхолтой үргэлжлэх байхгүй хүлсэн хүлээж исэн шиг. Гэхдээ юу гэхээр попод хизээж бити эргэлзээрээ поп бол гажааг нь олох болно. Хаана гажаа байна гэдг нь олох нь болно. Тэгээд попоос сэтгэлж асуусан байна л да. Одоо Houston Golden State-ийн супер давтлагыг зогсоохын эсрэг яах ёстой юу хийх бэлдэж байна гэсэн залбирэн даал гэсэн. Тавлж байгаа юм шиг. Тэгээд тавлж байгаа байхгүй зү. Цаачаа. Гэхдээ ер нь бол эвгүйг түрхээр эвгүй. Golden State бол Houston Rockets биш. Тий. Лигт тэргүүлдэг довтлогоо хоёр тавьж байгаа хамгаалт гэдэг чинь өөр юу вэ те? Нэг юм хэлж байгаа. Тэгэхээр ёстой гал бидний нөх хүсүүлсэн магадгүй тоглолт одоо өнөөдөр шинжлэх гээд шүү. Тэгээд одоо бид нар Kevin Durant лигийн MVP. Тэгтэл нөгөө талаас хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглож Kawhi Leonard одоо Harden Kawhi гэдэг өрсөлдөөнийг бид хараад дууссан бол одоо Kawhi Durant гэдэг өрсөлдөөнийг шинээр харах гэж байна. Энэ нөгөө талаар бас Draymond Green түрүүн хэлсэнчлэн Draymond Green-ийн энэ тоглолт цуврал үзүүлэх үр нөлөө маш их байх болов. Kawhi одоо Durant хоёрын хоорондоо тулж яхад Green Aldridge Pavtad ээлжлээ тулаад байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд Warriors-ээр зөв нэг зүйл хүмүүсийг ярихгүй өнгөрч би зөв сануулчмаар юу гэхээр Durant Kawhi дээр сайн хамгаалсан шүү. Тэрнээс их зүйл хамгаалсан шүү. Durant ч өөрийг хамгаалдаг хүн сайтай шүү дээ. Тэгээд урт тийм урт. Тийм учраас Leonard-ыг одоо хүснээр 6-оор нь бараг 28-аас дээш авах бол байхгүй байх. Гэтэ энэ хоёр хоорондоо ингээд буудалсаар хагаад ер нь бие бинийгээл үгүйсгэж байгаа. Би бинийгээс тэр энэ хоёроос бол надад бол нэг суурал хөлөөлөхгүй гэж бодлоо. Энэ хоёр бол хийдгээ хийгээд дуусах баг. Би бол тэгж бодлоо. X factor-ус шийдэх байна. Тийм. Байрлалын зүгээр ингээ харах юм бол угаасаа урдаа Golden State илүү ардаа Spurs илүү байна шүү дээ. Ер нь. Тэгэхээр энийг яаж хэн хамгийн сайн ашиглаж чадсан л угаасаа. Яг мэдээж зүгээр одоо ингээ бүх аналистууд ч юм уу ингээ сагсан хүмүүс сонирхчтой үед ингээ зүгээр аль нь илүү баг вэ гэвэл мэдээж өнөөдрийн хувьд гэх юм бол мэдээж Golden State ядчгүй илүү байгаа. Гэхдээ нөгөө сайн хэллээ pop бол pop. Хэвээ аюултай шүү дээ. Яаж юу хэвээ ямар ч гажааг нь олчдөг хүн. Тэгэхээр Houston эсрэг ер нь гажаа болоход бас гайгүй байсан. Энэ хэвээ их юм бодоо шин унд чадж байна аа. Маш их дүн шинжилгээ анализ хийж байгаа. Маш их алдаа болох гэж одоо багаараа сууж видео бичлэг үзэж байгаа. Тэгээд чухам ихний тоглолтоос эхлээд яг гэх юм бол Golden State шиг багт одоо шинэ за Houston-д ихний тоглолтонд бид нар хожигдчихлоо гэж бодлоо гэхэд сая ингээд 50 байсан шүү дээ. Golden State эсрэг бол тэгэх боломж бол байхгүй. Яг тэгвэл Golden State нэг хурдаа авчих юм бол хизээч зогсохгүй хүчний хурдны галт тэрэг байхгүй. Тийм учраас суурлын эхнээсээ San Antonio Spurs энэ тэнцүү үзүүлэх өрсөлдөөнийг олох тэр цэгийг л олох хэрэгтэй. Тэр цэг дээр л тулааныг явуулах. Одоо тэр цэгийг олох нь эдгээр ороо бэлтгэл хийхгүй арга одоо нэг танхим зууж байгаа хоо арга тий. Өөртөө эдгээр зугаас бэлтгэл хийхдээ өдөр ч усаа тоглолтоо дуусаа шууд энэ юу эдийн. Бэлтгэл хийснээс өчигдрийн юуны Golden State-ийн бэлтгэл дээр Steve Kerr ирсэн байгаа. Тэгээд Steve Kerr ч нөгөө Portland-ийн Sixers хоёр дахь тоглолтоос хойш ирнэ байхгүй ч тэгээд нөгөө хаалга болсон шүү дээ. Нурууны хаалга. Тэгээд нурууны өвчнөдөг одоо сүүлийн 2-3 жил нэлээд л тэмцэж байна үргэлжлээ. Тэгээд ямар ч гэсэн ирсэн гэж байгаа. Тэгээд Steve Kerr гэтээ энэ цувралд бол тасалжуулах үгүй эргэлзээтэй. За ер нь баг ихний хоёр тоглолт нь үгүй баг. Тэгээд хэрвээ байдал биш төр мэдээж эргэж ирж болох юм. Тэгэл маань хүн чи эрүүл мэндэ урагслуулах гэж байгаа. Тэгээд ямар ч сан харжээ. За гэтээ Steve Kerr-гүүгээр Warriors асуудалд орсон тохиолдол ер нь ховор. Өнгөрсөн жил жишээлбэл Luke Walton ямар сайн байлаа. Энэ жил сая ихний хоёр шилхэнд төмөстэй. Mike Brown ямар сайн байлаа. Тэгэхээр ер нь бол Mike Brown яг өнгөрсөн жилийн Luke Walton-тай харьцуулнад ч бас Mike Brown сайтай яг үнэлээд энэ хоёр багт нэгч тийм амар цаач байхгүй ч ялгаагүй шүү. Тасгалжуулагч бол тасгалжуулагч, Mike Brown тасгалжуулагч. Mike сайн байсан. Тийм, Mike Brown тасгалжуулагч. Гэхдээ яг хэрвээ Steve Kerr-ийн цувралд эргэж ирэхгүйгээр төсөөлнө гэх юм бол шууд тасгалжуулагч гэдэг чинь багийн зохион байгуулалтад тавина шүү дээ. Тэгэхээр шууд бүх талаараа pop Mike Brown-ыг идэж ууж эхлэх байна. Талбай дээр үнэхээр ур чадвар нь л илүү ээж ижил Golden State-ийн цувралд байх болно. Тэгэхээр цаашаа бас дахиад финал бодъё гэж бодъё л дээ. Тэгэхээр энэ цувралд ингээд амь тавихын дээр үү эсвэл эртхэн Spurs-ийн өчийг олохыг бас хүсхэн дээр үгдэг дээр Mike Brown явах уу, Steve Kerr явах уу гэдгээс асар их ялгаа гарч байна. Тэгэхээр Steve Kerr-ийн цувралд би зөв тэр бэлтгэл бүтэн бэлтгэлд ирлээ гэдэг мэдээ хараа маш их баярлсан байна. Сэтгэл санааны ч хувьд нөө тэр зөв тамирчдаас дэмжиж байгаа гэж бас янз янзын юм байж магадгүй. Бүр ажилдаа эргэж ирж ивэл сайн л байна үгүй юу? Арайгүй хаа тий. Дээрээс нэг юм байгаа. Гэр нөгөө home advantage ихний тоглолтыг юу юм? Spurs Warriors. Тэгээд Warriors-ийн талбай бол NBA-гийн хамгийн нөгөө шуугантай хамгийн чангатай заал. Ер нь бол багуудад амар дарамт өгдөг заал гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол өнөөдрөөс бид яг нэг хүсвэлээс аягүй том тоглолт. Өнөөдөр яг 3:30-ад байгаа шүү дээ. Тэгээд тэрийг л үзье. Энэ ч юу плей-оффт яг энэ том багуу том байхад тараагүй байх шүү тий.
Warriors ингэж очсон шүү дээ хараагүй санагдаад. Тэгээд ер нь бол эцээдд бол тэгэл 4-2 те. Spurs те. Golden State ч гэдэг шүү. Аа битэр өнөөдөр ингээ үсээрээ барьж байгаа шүү. Юу ус? Чи өөрөө ус. Би усгүй үсэр гэж. Барьцсан барьцсан. Би ерөөс чамтай үсэр байх. Баазыг алдсан бол зүрх төсөөлөхгүй. Би чамтай ерөөс үсэр байх. Тэгээ хармаар байгаа байхгүй. Би учраас Баажи Паркергүй Spurs, Steve Kerr-гүй манай найруулагч Бек ингэж ирэх лоног энэ баажиг үсгийн усаад, хөмсгийн усаад ингээд нэг ямар би үсээрээ барихгүй. Би чи албаасаар үсмэс байхгүй. Тийм муухай михгүй би. Ялбаасаа зарсан шүү. Ер нь ерөөсөй барихгүй юм. Барин ихтэй арай өөр юмар барина. За тэгээд өнгөрсөн 7 хоногт за ер нь нэвтрүүлэг маань дуусах гэж байна. Юу гэхээр өнгөрсөн 7 үе нэр за юу гэж ячилт аль нь очих юм? Юу? Харин Spurs 4-2. Би бол Golden State-ээр тавина. Golden State л шүү дээ. Golden State. Биш гэхдээ чи финал дээр ирээд энэ финал дээр ирээд энэ чи финал дээр Spurs гэдэг өмнө нь од чиний финал Spurs Boston 2 шүү дээ финал. Чиний финал чи одоо болох гээд байна. Тэгэхээр одоо барь. За хоёр баг шинээр логого танилцуулсан. Detroit Pistons, Blazers. Тэгээд Blazers-ийн лого шинэ лого арай жоохон өөрчлөгдсөн лого. Тэгээд Blazers логого 2004-өөс 5 оны улиралд зүйлд нэг өөрчлөө. Тэрнээс хойш өөрчлөг авч байгаа. Ингээд 10 хэдэн жилийн дараа дахиад нэг өөрчлөж байгаа юм байна. За ямар болсон юм бэ? Гэхдээ нэг өөрчлөгдөөгүй. Лого нь ерөөхдөө өөрчлөгдөв. Хэлбэл юу энэ үст одоо үст. Энэ өөрчлөгдсөн. Энд ч одоо байгаа нь үстэй. За. Одоо бид шинэ лого авах юм тийм үү? Одоо шинэ лого. Энэ лого надад таалагдсан шүү дээ. Гэхдээ энэ лого өөрчлөгдөөгүй. Би хэлээ. Маш жоохон жижигхэн өөрчлөлт орсон. Нэг зураас хэвчсэн аа. Маш жижигхэн өөрчлөлт орсон. Тэр голын хар хүрэн болгоцсон юм болов уу? Ийм жижигхэн болцсон юм. Жохон бөөрг хийх. Жохоо ийш ингэ далив хэлсэн шүү. Бөөрг хийдэг. Ийм лого. За мэдхгүй. Сүртэй ч тийм өөрчлөлтөдсөн ч байхгүй л тийм. Портланд энийг босоод байгаагийн нэмрүүдээр тавих хэцүү байдаг. Харин энэ босоогоо өөрчилж байгаа гэдэг. Тийм. Бүр босоо болчихлоо шүү дээ. Нэг юм болж. За. Нэг жижигхэн өөрчлөлт. Тайран цаг үрчлээ. Тэгээд саний нэг юм дөрвөлжин дотор ингээд эн чинь ийм хийдэг байснаа болоод лого голдоо болоод нэрээ доор бичдэг болоод нэг жижигхэн өөрчлөлт хийж байгаа л. За. Нэвтрүүлгийн цаг маш бага үлдсэн учраас одоо Pepper Top 10. Pepper. За Pepper гэснээс юу ч Улаанд нь дуртай. Энэ удаагийн Pepper маань манай найруулагч Бек маань бэлдсэн байгаа. Тэгээд сонирхолтой арга билээ. Энэ бид хоригдж исэн сонирхолтой 10 зүйлс гинэ. Наад ч юм хоригдж исэн гэдэг чи одоо их тийм сонирхолтой. Гэтэ миний мэдхгүй юм зөндөө явж лээ чи. Тийм. Манай Бек чи бүр 1950 оны хэл та. Чи 50 оны та. Чи жаарч байгаа. За тэгээ бүгдээрээ Pepper Top 10 энэ бид хоригдж байсан 10 зүйлсийг сонирхъя. Pepper нөхрөл дурлах Waltz. Шактер бүш болох гэдэг үгүй юу? Waltz. За 10 дугаар өрн. За бидний мэдээс эхэлж байгаа шүү. Нөгөө 69 дугаарыг хоригдсан. За тийм. Тэгээд Денис Родман 70 дугаарыг авч ирсэн. Тэр үеч хэмжээг хүмүүс дахиад сануулбал 69-ийг шүүгчдэр заах гэж боо юм болт юм гинэ. За тэгээд 69 дугаартай NB-ийн нэгч тоглогч NB гэдэг үг байхгүй. За дараагийнх нь 9 дугаар өрн ямар зүйлийг хөрвүүлж ирсэн юм болоо бүгд харцгаая. Хэрэг санаж байгаа бол энэ headband гэдэг имийг хүмүүс их зүүдэг. Тэгээд Рондо нэг буруу харуулж зүүцсэн дээ. Тий. Логогийн. Тий. За тэрийг хоригдсан да. Яг бол мэдээж байна. брендинг тий. Брендинг логог доош нь харуулж болохгүй, буруу харуулж болохгүй. Одоо энэ байна. Samsung-оор болсон баг та даваад. Үгүй албаар юм уу? Албаар. Нэг гэсэн байг гэсэн багтана. Тэгээд нэг гэсэн маань үуч юу явсан шүү дээ. Толгойн кист хүн нэг гэсэн тоглосон шүү дээ. Тэгээд сая сүүлд ингээд Чикагод ирээд Даллас ч гэсэн бас буцаар яг банд өмсдөг болсон. Тэгээд Стерлинг зүгээс бол энэ хүү зүйлдрүүд их хатуу өрийг тавьдаг. Тэгээд Рондо ч гэсэн өөдөөс нь эсэргүүцээ тэгээд мэдээж эцэц лигэл дийлэн шүү дээ. Тэгээд бүүст одоо бол асуудал өмсөж байгаа. Зөв харуулж өмсөж байгаа. Доогүй өмсөж чаддаг тий. Одоо логог Логог юм шүү. Логог алтаа байгаа болов. За нэг юм байна. 2010 онд энэ зүйл болж ирсэн байна. Энэ босны их гурвын үеч үү дээ. Родотой холбогдуулж юу олон юм байж болох юм дүү. За 8 дугаар өрн. 8 дугаар өрнийх үсэндээ ямар нэгэн брендийн лого шивүүлэхийг хоригдолжээ. Иман Шапер тэрөө санаж байгаа бол Adidas-ын логог шивүүлж гарч ирж байсан.
Шампуртаас эхэлтэй. Тийм шампурт. Энэ бол ерөнхийдөө нөгөө нэг брендингийн тал зөрчилд нь л дээ. Одоо NBA-ийн өөрсдөө хийсэн спонсоруудын гэрээтэй зөрчилдөг асуудал гарч ирэх бүрэн боломжтой. Тэгээ энэ утгаар нь одоо үсэн дээр янз бүрийн яг ийм хүн бол байж болох байхаа. Брендинг юм байж болохгүй. Adidas ч юм уу, Nike ч гэдэг юм уу. Шашин сурталаад шүү дээ гэдэг шиг лээ. Тэр үсний имийг бас одоо. Тэгээд Иман шампурт өөрөө энийгээ талаар жиргсэн байна да. Тэгээд шампурт төвч өөрөө их тийм загварлаад тоглогчтой юм тий. Үс юу юугаараа. Ялангуяа үсээ нэг хэсэг гол болсон шүү дээ тий. Нөгөө хиний Kanye West-ийн нөгөө айхтар хөгжүүлэлт болсон. Тэр их шүү дээ. 7-р баримт headphones. За headphones буюу чихвчиг яагаад хорсон бэ? Тэр нь зөвхөн NBA-гийн талбай дээр зүгээр хорсон. Нөгөө бэлтгэл халаалт хийж байгаа үед. Өгтөчиг. Ордонд орж ирэхдээ бол хэвэрэн шүү дээ. Одоо бүгдээрээ тэр сонсоод идэв шүү дээ. iPhone яг одоо юу гэдэг нөгөө сая зүгээр байгаа гэж байна. Талбай дээр. Яг талбай дээр бэлтгэл хийж байгаа үед болохгүй гэдэг байсан. Тэр одоо нэгс одоо Vince Carter-тай холбоотой юм ч үгүй. За нэгээр тухайн үеийн хөгжмийн хөгжим их том болсон. Дээрээс нь нөр бийц их гадсан шүү дээ. Гэхдээ би саяхан нэг юу барсан чи тэр юу бэлтгэл ихтэй John Wall зүүсэн. John Wall сая шидэлтэн дээр зүгөөд нэр зүгөөд. Тэрийг судлаараа та. Тэгвэл мөнгө төлөө явж байгаа хайгуу. Тургуулийн мөнгө төлөө явж байгаа. 6-р өрөнд юг хорсон болоо гэхлээр за LeBron-ыг нүүрлөгөө цохиулаад нэг хэсэг нэг маск дүүдэг болсноо санаж яваад. Тэр чинь таймалтыг бид бол маск харна сайн мэд. Тэгэхдээ нөгөө харангийн маскыг хорсон. LeBron ч нэг ингээд нэг аим юу шиг байна шүү дээ. Одоо Batman шиг. Нөгөө бүр айц юм шүү. Тэгээ энийг бол зүгээр clear буюу одоо нэвт харагддаг энгийн одоо материалтай маскыг зүүх боломжтой байна. Kobe Bryant бас энийг Kobe-гаас болж хорсон баха. Харин эхлээ Kobe байсан юм тийм. Тэгээд араас нь LeBron явангууд. Яг LeBron дээр ирэнгүүт нь хорихгүй юу? Эхлээ Kobe өмсөөд дараа нь LeBron өмсөөд тэнгүүт нь сүүлд нь одоо ингээд Адам Silver хорсон. За тэгээ буцаад иймэрхүү маск руу орсон л доо тэгээд. Хамаагүй энэ маск дүүж болохгүй. Супермен хийж харагдчих юм байлгүй даа. Утгаа алт хэлэхтэй. Энийг сонирхолтой. Би нэг өстө мэддэг юм бэлээ. Хилээ гарч сурвал. Сурвал. За, Кран Батлер нэг тоглолтод нь штэ 12 сурвалыг зажилдаг юм. Рефлекс. Шилгээ сууж явах та. Тэгээд өдөрт баг 60 сурвал гэж та. За энэ өвчин юм. Зажилж байгаа бүр өвчин болсон. Тэгээд энийг нь хин эрүүл мэнд тортоо гэдэг утгаар Дэвидстэй хорж ирсэн. Одоо 2010 онд ч одоо манай үе цаар байсан юм бэ. Кран Батлер Милок гэдэг байсан. Wizards байсан. Тэр үдэн л хорж ирсэн юм байна. Тэгээд мань хүн бол одоо тэрийг талбай дээр одоо Кран Батлерыг сурвал хориод бүр дэлгүүрээс орж авдаг гэж байгаа байхгүй захиалдаг гэж. Бүр үү? Тэдний шиг сурвал аваад ирэх багц сурвал аваад ирэх. Ястаа мэддэг юм сонирхолтой юм байна. Сонирм хобби юм тийм байна. Рефлекс хобби ч үгүй. Гэтэ Батлер өөрөө бол нэлээд мөнгөтэй. Одоо NBA-ийн тэргүүн баяждаг юм шүү дээ. Яг тоглолтын тэрийг илэрхийлэх болсон ч гэсэн гэрээ бол үнэхээр сайн гэрээ хийжсэн. 4-р Pepper Top дээр юу орсон бэ гэхээр Wade нэг шарахгүй мөртлөө нэг юм лед байгаад гэсэн дээ. За энийг бол манай хөгжмийнхэн мэдж байгаа шүү дээ. Хэн блэ? Нэлээ. Нэлийг нөгөө алдарт Country Grammar гэдэг цомгоос болж тэр клипнээс болж байна. Харуудын нэг хэсэг юм бас. Тэгээд энийг хорсон доо. Энийг нь олчтой. Шарх биш бол наадхан авч явсан. Тэгээ энэ бол Dwayne Wade дээр ирсэн. Шархтайсэн ч Wade гэсэн бичтэй ч болохгүй байна. Үгүй ер нь шархтай бол болно. Саянаас ч нөхөд бичтэй байж. Лид байна уу? Лид байна тий. Яг л Little Wayne энийг нь бас дэмжиж зүгүүл яваад. Тэгээд хаамаагүй бас нүрдээ нааж болохгүй болсон. Нарийн биш үү те? Энэ Big Baller Dance гэдэг юм бүжиг байдаг юм харамгч шиг бүжиглдэг. Хоёр гараа доош яг унжуулаад. Тэр гэдэг Sam Cassell хийдэг. За энэ бүжгийг хорсон юм. Тэгээд нөө Big Baller нөө Lonzo болсон хамаагүй. Оо тэр бүжиг бүр дээр үү? Чи бүр дээр үү шүү дээ. Тэгээд Big Ball Dance-ыг одоо бол зарим тоглогчид мэддэггүй нэ хорсныг. Тэгээд бүжиг хийгүүтээ бараг 5,000 доллар тоглуулаад явж байгаа гэж. Тэгээд Big Baller Dance нөгөө тийм сармагч үү? Арс өмнө үзэлтэй. Арс өмнө яг тэгж тэр бодлоо. Тэгээд энийг мэдхгүй хүмүүс өндөө байгаа. Одоо энэ бүжиг аахгүй тэр хоёр гараа. Энэ Steph хийдэг шүү дээ нэг. Харин Steph-ийг тоглуулаад яваад байгаа юм. Одоо болсон юм шиг. Одоо өөрийнхөө болж байгаа юм шиг. А энэ нөгөө юуны юу гэдэг юм бэ? Нөгөө арс өмнө юу гэдэг вэ? Тэр расизм л энэ л дээ. Тэр сармагчтай зүйлдүүлэхэд ихтэй дургуун шүү дээ. Тэгэхээр одоо Sam Cassell-ийн нөхрөөс болж их олон тоглогч тэр бүжиг хийдэг болсоос. Sam Cassell рүү юм байна л. 5,000 доллар өчөөд хэдэн төгрөг юм бэ? Бараг 20 сая төгрөг. 20 төгрөг. Биш 10 Шив. За хоёрдугаар өрд энийг бол бүгдээрээ мэдэх байлгүй лээ. Michael Jordan 1 алдарт пүүзийг хорсон. Эндээс тухайн үед одоо бүгд л өмсгөлдөг ижлэхэн мөнгөтэй бүүз өмсдөг байлаа шүү дээ. Цагаан аюутай. Баяр үжиг шууд улаан хартаг өмсөд эхэлсэн. За тэгээд улаан хартаа бүүз болгон дээр нь өмссөн тоглолт болгон дээр нь
юу өгдөг байсан шүү дээ. Нөгөө торгуул, нөгөө тийм үү? $5 торгуул. Тэгээд тэр мөнгийг Nike-аас төлөө яваад байдаг гэсэн гэж. Тэр ч одоо хэдэн тоглолт тоглосон энэ тоглолттойгоо. Тэр болгоны мөнгийг Nike-аас төлөө л яваад. Тэгээд өөр ингэсэн анхны одоо нэрийн бүүцтэй болсон угаасаа. Гэтэ одоо ингэ яар та. Одоо тэгсэн чинь энэ мөнгө төлөөд яваад ирсэн байна л да. Тэгээ өнөөдөр хамгийн амар пүүз энэ пүүз тийм ш. Тэгэхээр тэр ямар тийм эрсдэлтэй мөртлөө ашигтай хөрөнгө оруулалт амар ашигтай хөрөнгөтэй байх тийм. Өстэй гайхалтай. Nike өөрөө тэргээ мэдэж ш тийм. Nike өөрөө мэдэж ш. Одоо Jordan гэдэг нэрийг өөрийн брэнд болгож чадсан. Мөнгө одоо спортоос анх удаага нөгөө тэр өмнө олоод хүрсэн. Тийм шигээр Michael Jordan болсон. Сая 6 тоглолтын дээр яг энэ Jordan-ийн нөгөө юг топ 3 хин LeBron James-ийг 6 тоглолтод үгүй дөрөв тоглолтын дээр өмсөж орж ирсэн. Одоо энэ бүүз одоо энэ ямар нэгэн бүүзнэр болоод юу ирэхэ болсон шүү дээ 20 ирэхэ болсон. За нэгдүгээр өрөнд энэ бол одоо Albert Iverson-аас үүдэлтэй болцсны өрөг. Гинж зүүж болохгүй нэг тийм нөгөө багийн өмцөл шүү дээ. Унждаг нөгөө том доош унж зөөмөж шүү дээ. Одоо энэ нэг болно шүү дээ. Стил ийм их өмцөл стил имиж. Энэ яг л өдөр жишээ. Westbrook-ос нэг хоёр гарах бай тий. Хаг гэдэг одоо нөгөө нэг тухайн Iverson үуч одоо нөгөө хипхопын өндөр байсан нөгөө нэг боломжны хипхопын хөгжсөн үе байсан шүү дээ угаасаа. Тэгээ одоо бол хүмүүсийн стил энэ Westbrook тал руу яваад байгаа шүү дээ. Одоо бүр тийм итгээд болоод хэлсэн. Одоо удахгүй эднийг одоо хорих юм байх юм уу? Гэхдээ Адам Silver чи өөрөө бас арай нэг өөр үеийн хөгжсөн арай гайгүй тий. Ямар ч гинж зүг нь хорцсон. Тэгээ ямар ч юм энэ одоо тэр нэг хипхоп юмс энэ хамаагүй гоё ихгүй. Надад таалагдж байгаа. Энэ баг бол стил имиж аягүй харагдаж байгаа. Ховордыг харалтаас ямар гоё юм. Тэгвэл ховордыг хипхопор төсөөлөлтэй. За ингээ манай Pepper Top-тэй сургалтаа орой бэлдсэн Бэкнэр үлгчтэй баярлалаа. Бэктэй баярлалаа. Гоё янз юм байна. Сургалаа юм. За тийм одоо хориулчих үед хэдүүлээ. Тэгээ хамгийн гол манай энэ NBA тогчин баажийг л бооцоод явахыг хорих юм байна. Ядаргаа болоод их юм. Нэг гоё юм нөө ялва нэг юм чин заавал нэг тийм дараа нь нэг үр нөлөө нийгмийн тийм сайн нэг юу байх хэрэгтэй шүү. Үлэг дүрэл болох юм байх хэрэгтэй шүү. Одоо бид нар ч юм уу дуугаа ихтэй бас заавал нэг тийм юм болыг агуулж идэг тий. Инксээс манай Люминоч хоёр хүний ажилтаа. Люмино хамтлагийн дуучин ахлагч бат шиг. Би ахлагч биш. MC ахлагч тий. Тийм үедээ бас нэг хүүхдүүд мэдхгүй байгаа. Шууд сагсаар мэддэг үгүйж магадгүй. Тийм үү? Мэдгүй магадгүй. Тэгээд нэг юм ярих гэсэн. Тэгэхээр тэрнтэйгээ адилхан манай нэвтрүүлэгч яаж ингэхээр зүгээр нэг юу өгөхгүй. Одоо нэг зүгээр нэг мэдээлэл өгөхөөс гадна шинэ одоо Pepper-гийн маань топ 10 ч юм болохоор хүмүүст амар асар том тийм юу мэдлэг бас олгож байгаа. Соёл те. Тэгээ соёл бас олгож. Тэгээд энэ нэг бид нар бас заавал бас хаяхгүй нэг баян хийж явах хэрэгтэй. Тэгээд түрүүн ялтмаа нэрлээ бас энд бид нар бас яг үнэхээр цаг цаваа гаргаад ганцхан бид дөрвч одоо энд манай бас арын багийнх бас байна шүү дээ. Ажил чинь тэр энэ олон залуучууд маань яг бүтсэн дэг тав хүндээ цаг цаваа гаргаад бүгдээр ингээд ажиллаж байгаа. Тэгээд мэдээж хэрэг та бүхэн бол бидэрт ганц яах юм маань одоо лайк and share тий. Дээрээс лайк and share. Тэгээд чи өнөөдрийн нэвтрүүлгийн турш ганц өнөө хэлсэн чи саяных байлаа. Сая одоо юм хориглоод шүү тий. Энэ дээр бол надад бол айгүй том юм уу тоххой. Энэ бүр ингээд брендинг гэдэг юм бүр өстэй ингээд утгаар нь хамгаалж байгаа байхгүй. Утгаар нь явуулж байгаа байхгүй нь тий. Энэ би гэдэг брендийг тий. За тэгээд өнөөдөр 5 өнөөдөр манай эмээгийн дөрс өдөр эмээдээ хайртай шүү дөрс өдөр эмээ дөрвья гэж. Тэр чи бас гадаа тэгж болохгүй. Жохон баймаар тухлалдаа эдрийг өв. Гэхдээ амар орж ирлээ сая. Баярлалаа. Би одоо эбэ рүү явахгүй байна. За яваа тэгэхгүй бүгдээ. За яг ийтэй санал нэгэн брендинг хамгаалах тал дээр биднэрт NBA-гийн сурах зүйл их байгаа, жишээ авах зүйл их байгаа. Саяных бол тэр маш олон санааг өгж ин. Тийм учраас энийг бас цаашдаа хэрэгжүүлэх болох байгаа. Дээрээс нь ухамсар нөгөө сагсан мөнгөний соёл гэдэг зүйлийг бас. Yes. Наа чи хамгийн чухал нь те. Хамт байсан үзэгчдээ баярлалаа. NBA Talk-ийн 22 дахь дугаар нэвтрүүлгийн ивент GP Battery B brand дараа 7 хоногийн энцгтэй бид эргээд уулзах болно. Тэр үед бүсийн финал авдаг хэлцээ. Финалийн талаар арай илүү дэлгэрэнгүй ярилцах хугацаа бидэнд хангалттай байх болно. Bye bye.
амар цагийн лаграас наашаа сэтгэл өргөн өрх юм уу амар жимийн үлс хүчээ гарган байж олсон хитэн цаасаа өрөөсөө хүртэл харамлан байж машинда би наасаа амьдрал намайг хүлээхгүй би хурдлахгүй бол болохгүй шатагдах дугууны очоороо сангаал голомтой ир хүний замын хүзүүрт над үзэх зүйл их байна ир хүний зам донсолготоош ноён нуур үзэх байна миний машин намайг тээврэн миний машин намайг тээвэрлэн төмөр хүлгээ урамшуулаад би угаалган everyday миний машин болохоор би чамайг дотор нь тамиглахыг зөвшөөрөн хайртай бүсгүйдээ зориулаад зүрх зурж өгөн бөксөрн нийгмийн хэмээс хэтэрвэл хүлээн би хариуцлага нэг юм тэгтээ юуны төлөө би босныг бүгд хариуцлага бусдадгай болохгүй би машин дотроо таашаал аван ухамсар минь хаашаа машин минь тийшэл явна шүний хамтар хацаад өгөх чи шүний замаараа мотлох хийс шүний тооны шүрсал тэтч замин гэрл зүуд бид зурслий хилээр дарсаас ирсэн хурд бүгдийг хэмэндэг зүйл хурд мэдэр хой дөрвс зүйл батгтан түүнийг хэмэнэл зунз хавслын ирмэг тулсан мэдрэмж ягш бүгд хяналтанд биш хавцсан мөр хаагурч багтаан гэрлийн хурдаараа налицэн зам хаашаа хөдлөх талаар санаа бүцөө замын төгсгөл төрүүлж ирээ тогтон намаа хүзүг хаза тултал гიშгэ цамаг дэлхий бүлцэж үзэгдэр амтан айлын суцаар хөдөлгөрийн төрчний үргийг гүйцэтгэн хурд бол нэрх чөлөө хов заяагаа чи өөрөө өдөр бус ногдхон чамаагүй мөнгө ажил ямар ч хөрхөн матер төлхөрий чинь эргүүлээд эм оруулан чамайг стереос ап хэрэггүй миний хөвчин бол тугуурны сэрэг чимээ зинхэр гэрэл ланивч харасны хижээс зинхэр уцаанаар мас идэж түүнийг тэртээ алсад тайсан үнтэй эсвэл сүнөө хөлөгүй бол ялалт дугуй мөрөөрийн газрын эзэн гэдгээ замгал шүний хамтар хацаад өгөх чи шүний замаараа мотлох хийс шүдэг түүнийг шүрсал тэтч замин гэрл зүуд бид зурслий хилээр дарсаас ирсэн амьдрал рүү хэрэг зүудамсий Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд